үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань нөхөө эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос комеди баяраа. Шууд дүрд ордог хэлчихсэн шүү дээ. Амар хажууд дугаас амар эмоцтой. Яалч бас мэрэгчлээ юм байна тий. За юутай вэ нөхөө? Оо 50 да. Ажил төрөл явж илэн. За 100 дуусаад намрынхаа идэж рүү орох гэдэг юм одоо тий. Бид чад урлагийн бид чинь гэдэг байгаа шүү дээ тий. Одоо намрынхаа бэлтгэл рүү ороод сая диплом хамгаалт туссан. Оо за. Тий, мастерын диплом хамгаалаад нэг 50 нэмэх шоу зохион байгуулад. Одоо чи ер нь юуны сургуулиудын диплом чат GPT гэдэг юмнаас болоод яг цаасан байдлаар бичгээ болчих. Ялангуяа бизнесийн юунууд шууд ийм төсөл мөсөл бодит юм хэрэгжүүлээд ингээд тэр нь ч барыг шулуухан санагдаад. Тийм болцсон байна. Тэгээд яг тэрнийхээ дипломын ажиллаж аваад одоо тэгээ намартаа бэлдээл ээж ин намрынхаа ургацыг хураагаал гэдэг шиг тий. Тэр яг за нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн баяраа маш их баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэг шууд эхлээд гарын бэлгээ хадуулаад эхэлдэг. За үндэсний мандаа үйлдвэр Vitafit Vibes. Vibes маань ийм гоё лаацтай болсон. Тийм ээ. Лемонтой гэж тий. Тий. Одоо шууд хайцнаас гар цэтгэн гэдэг шиг шал өөр шүү. Бус хүмүүс чинь ингээд за ирсэнд баярлалаа, сайхан ярилцлаа гэж бэлгөө гэдэг. Им баг шууд бэлгөө мэдгүй хүн бол зүгээр баг хөөгд байгаа мó гэж бодлоо шүү дээ. За манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Delta Foods компани маань ингээд оруулж ирдэг энэ Чил улсын одоо номер 1 вайн болох Alpaca. За Alpaca-га за баярлаа. Чилс лам гөрөөсний лого моготой. За юу болж байна? За байж байгаа та нар хаа. За. За домч бор 7 хэмж гээд энэ дээрээ нөгөө нэг юм хөөрхөн юутай домч борынхоо тийм грамтай 37 50 грамын ийм юутай хундагтай. Тийм. Одоо яг нөгөө нэг 50 аяг маяг ингэж фүү гэдэг үг юм шүү дээ. Оо яг үнэ. Аяг яах уу гэдэг дээр аягтай гэдэг юм шүү дээ. Хушны самарт. Гэт энэ нөгөө Монгол хушны за энэ юу гэнэ Монгол хушны самар нь аминд биологийн идэвхт нэгдлэр баялаг өгөөд уламжлалт хангаах ухаанд тархины сусан хангамжийг сайжруулах ваахан юм байна. За ямар ч байсан энэ гоё домч бор 7 хэмжээгээ. За 7 хэмжиж нэг уух нь шүү дээ. 7 хэмжиж нэг татъя гэдэг тий. Яг аяг маягтай. За домч бороо. За баярлалаа. Одоо энэ ч дээр бүгдээрээ аав ээж өвөө эмээрөө өгшөөд. Энэ юмд орсоо, дээр үдсэн юмд чи энэ орсон шүү гэдэг. Маа гэдэг. Бүүн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг ивент итгэгч Холли гэдэг брэнд. Холли. Тийм нөгөө нэг завгүй тийм ажилтай иймэрхүү. За дээрэс нь аялал зугаалгаар явж хахад бол ерөөсөө 5-аас 20 минутын дотор сайхан болгоол идчихин. Хамгийн гол нь Холли брэнд маань бол ямар очиртэй гэхээр яг нөгөө нэг гарал үүснэ тодорхой гэдэг шүү дээ. Найдвартай гарал үүснэ тодорхой мах болон одоо юугаар. Тэр аягүй чухал шүү те. Антибиотик гарал үүслээ тэр. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө нэг юм юу байдаг штэ нөгөө нэг хадгалалтын нөгөө нэг юм хими те бах юмнууд нэмээд идэг штэ. Тийм зүйлүүд бол манай хоолны бол оруулдаггүй хоолнд. Зөв одоо энэ чинь гэс хүнд удахгүй баг муудчих шүү дээ. Хадгалтыг оромгүй бол за баярлалаа. Үе бэлгэн дуусаагүй. Болоогүй байна. За барилгаас таагацсан гэж ярьж ихлээгүй гэж бага бэлгэр болоод би одоо нэг бага бэлгэний өрөнд бага гой юм ярих хэрэгтэй байсан. Газар зүйн нэвтрүүлгийн ивент итгэж хамтран ажиллагч Condition. За энэ бол байхгүй болохгүй л. Тийм Condition брэнд бэлэг зүрх гэдэг шиг одоо. Яг үнэ. Энд нь болохоор нөгөө нэг тарих ходоодны ундаа гээд байж байгаа. Юм л гарч ирж шүү. За. Та чи бараг нэг жижиг хэмжээний 8 нэр ажилладаг хүн шиг л шүү дээ. За яг цагаан сараар нэг юм баян айлд ороо гараад нэг баахан бэлгээр тэр шиг л болж байгаа. Баян айл гэдэг шүү дээ. Яг цагаан сараар зүгээр гэр бүлийнхээ бэлгийг тэр чигт хуу хамаад гараад ирсэн. Гоё нөө бэлэг аваагүй ямар ч удцээ тэгээд. За ингээ бэлгээ өгснөөхөө ардаас нь баяраа минь. Ийшээгээ халамцсан яриа нэвтрүүлгийн одоо миний баарнд анхаарлаа хандуулноо гэж. Энэ нэвтрүүлгээс мань эхлээд манай нэвтрүүлгийн одоо ерөнхий ивент итгэгч Польшийн алдарт Zubrovka ажиллаж байгаа. Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Польшийн алдарт Zubrovka. Тэгээд энэхүү Zubrovka бол Bison grass гэж штэ. Тий, бизоны шилбэр хийж үйлдвэрлэдэг ийм сархад
энэ ч юу вэ? Бараг 600 гаруй жилийн настай уламжлалт жор гэж тийм. Тэгвэл яг үндэсний нэг тухайн үндэсний тэгэл уламжлалт жорыг тэгэл гой гаргаал хийсэн юм шүү дээ. За Зурабкага сайхан. Илчи одоо ямар маягтай хондоо гоё. Тийм байна. Наа чи яг согтуу хүн бол бүр үнэхээр ингээд эргэлцгээр хондоо шүү дээ. Яг би ингэж их боосноо энэ аяг нь овгийн юм уу гэдэг. Хорвоо ертөнц уул үйл нийлнэ гэдэг шиг. За энэ арай үнэхээр ийм хондоо гоох. Согтуу хүн бол гавлын ясмаас тас тий. Харин тий. Их уул одоо өхөн. Тийм ээ тий. За нэгдүгээр орондоо хоёлаа. За түүнэрээс уудгүй хүн. Тийм аа. Тий ерөөсөө. Ямар гоё. Гэтэ одоо ахихаа энэ контентийг хөтлөөд. Тий усын уул ясын. Багасаа л таныг үзлээ. Хүүхэд байхасаа л үзлээ одоо. Таны одоо тэр найруулсан кино, тий тоглосон кино минь нэр хүүхэд байхасаа л үзлээ. Бас сонирн бид юм энэ. Аль жоохон бахта зургатаар хараад за энэ бид нар чи бодож шít. За энэ хүнтэй л нэг ядаж нэг ойроо сараад үзчихсэн. За холоос чамаагүй нэг барааг нь харахаас ямар хүн бол гэж боддог. Тэгээд яг энэ комеди моментод орсноос хойш яг тэгэл жоох нэг үзчихсэн сонсчихсэн хүмүүстэй хамт ажиллаа, контентэнд нь орлоо, найзуудч боллоо. Энэ бол гоё юм байна. Тэгээд амжилттай яах. За амжилт. За. Амттай байна уу? Энэ дотор нэг өвсгөө үүд байгаа шүү дээ. Нэг өвсгөө. Тийм. Жохон бахт нэг юм дотроо дум унтай нэг арх мэрх байдаг байсан. Тийм. Тийм байна. Би сая нэг юу яахгүй. Яг нөгөө хэдэн өдрийн өмнө, бараг 7 хоногийн өмнө илүү Баярагийн подкастыг орсны чинь. Тийм. Тэр хайр тэгтээ сүртэй нэртэй тий. Ямар орлогын 7 их үсвэртэй залуу. Тэр нэг thumbnail нөө. Тий. Хайр сүртэй нэртэй. Арт. Тэгснэ нэр мөр санаа сууя гэдэг тий. Тий санаа сууя гэ тий. Тэрний thumbnail-ыг гой сүртэй өгсөн мөлий. Тэгээд бас хөрхөө хүмүүс бас үзээд тэрнээс бас битсэн мөлий. Би тэгээд бас жоохон нэгсэндээ тэрнээсээ бас жоохон сүрдээд байгаа. Айгүй нэг юм дээшээ намайг ингээд залцсан тэрэн дээр. Тэгэл хүмүүс ч орж ирэл хөө танаас тэ тим зөвлөгөө бизнес зөвлөгөө би ч дөнгөж одоо 26 мөр гатдаг баг штэ. За юу зөвлөх вэ гээл те. Тиймэрхүү байдалтай л байгаа. Гэтэ тэр бол гоё л орсон. Ерөөс харж байгаагүй өөрийгөө харуулж байгаагүй үнцгөө гаргасан. Яг үнэ. Би бас тэнд чиний подкастыг сонсч ямар мундаг залуу ямар бас юмыг аюу өөр өнцгөөс тэр нэг муурны юм уу те өөр мөр зохион бүтээгээл ингээл нөгөө яг сангийн үчиг дээр үед одоо гард юм уу гэдэггүй Bloomberg-ээр нэг сая долларын санаач үлээ. Тий. Энийг яаж хийдэг вэ мэддэг вэ чи гой контент үүдэж штэ. Тийм тэрийг би айгүй их үздэг байсан. Би ч үздэг байсан. Одоо TV5-аар гардаг байсан штэ. Яаж хийдэг вэ гээл чи харандаа марандааны үйлдвэр дээр очиад. Өөр ихнээс нь ахвал тий. Тэрийг жоохноос айгүй их үздэг байсан. Тэрэн шиг баг чи чин гэл тим юм шин зохион бүтээгээл нөгөө 3 саяас их зах зээлтэй байсан бол хүнтэй тийм зах зээл дээр байсан бол чи ч юм зүг пүг гэл дэшээ явж гаарл юм байл шүү дээ. Амар юм бэл шүү дээ. Айгүй сонио юм бүтэж айгүй жоо ингээл юм бэл. Зөвхөн годамжнаас нэг муур болол тэгээ трийг хайрлаж явахдаа яаж тийг цонхноос унгаж алчихгүй хүнсэн гэж байгаа л тэгэл тийм одоо сэтгэл зөхөөцсөн шүү дээ. Ерөөсөө нэг асуудлаас нэг шийдэл гарч ирэл. Тий. Тэр бол нэг тийм болсон шүү. Дахиж өөр шин юм зохиосон уу ер нь? Өөр шин юм зохиогоо. Гэхдээ яг зүгээр нэг юм байгаа юмсын нэг юм хэв маягийг нэг жоохон өөрчлөгч гэдэг юм уу те. Арай нэг дараагийн түвшинд гарах юм баг зэрэг бодож байгаа. Угаасаа л хүмүүс тэрэн дээрээ л хэрэглээд татцсан ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл хормоор ярил л та те. Хорм бол одоо монголчууд угаасаа л тийм яг юм ёс заншлан те. Хоёр нэг боингийн жагаахыг хэлдэг шиг хоёр нэг шавар борхон шиг юм сууж байгаа. Өдөржингөө яачаад оройн нэг диско болоод тэгээ баахан шүлглээд дуустдаг хүмүүстэй. Тэрэн дээр нэг арай нэг жоох өөр арга барил тэр бодоолох. Одоо чинь generation Z-үүд цаашаа альфагаа төрмөө хийж эхэлнэ. Бид нар маань яг тэр ёс заншлын юм мэдээж байна. Гэхдээ тэрнээс өөр тимийг хүсгүү гэдэг ч юм уу те. Хормын одоо тэр цайллага магадгүй хүмүүс ч одоо ингээл манай үеийн чинь байр авахгүй ч гэж их шиг те. Зарим баг хүнтэй суухгүй ч гэж их шиг. Зарим нь зүгээр юм ёслох төдий, зарим нь зүгээр уулын орой дээр хормоо юмэр. Зарим нь юм гадаадд хормоо юмэр гэдэг ч юм. Тэнгүүт тэр болгон дээр нь яаж гоё гэж зохицуул шийдлэх вэ гэсэн тийм нэг юм гоё санаа бодож олох гэдэг. Ингээд үе хүмүүс ирчихээр хормоо айгүй эвгүй тий. Айгүй эвгүй. Тэрийг яаж гоё зохицуулж болох вэ гэдэг дээр толгоогоо их гэж байна. Яг нэг нөгөө хэлдэг. Хормын юм дээр. Одоо нэг танай мэргэжлийн хэллэгээр бол штамп дарна гэж байдаг. Штамп даруулсан гэдэг шиг. Одоо Монголын дийлэнх тэр
үйл ажиллагаанууд те эвентүүд бол бараг штампанд даруулсан юм шиг. Тэгээд тэрийг яг зоригтойгоор өөрчлөхөөр нэг шүмжлэлээс айдаг ч юм уу. Магадгүй зарим нь өөрчилж үзээд баг хүн загнуулсан л хэлтэй. Хорин бизээ юм байсан гэдэг ч юм уу те. Тэгэл гадны жишээнүүдэд сарахад чи хоримч шал ломдол өгд юм байл шүү дээ. Яг нэг бүр 2 3 өдөр үргэлжлэдэг байх жишээтэй. Эсвэл бүр ажиллаа зохицуулаад өмнөх өдрийн зөв хормын халаалт гэж явна. Монголчин болохоор ийм гадаад чиг ийм нээлттэй сэтгэлгээтэй биш учраас ингээ танихгүй хүнээс ер нь бол жоох ийм жиршгсэгээл өөрийгөө хаагаал те. Яг таньдаг хүмүүстэйгээл хоорондоо бараг сүүлийн үед хамаатнууд хоорондоо уулзалтгаач холцооч хамаатантайгаа ч нэг юм ярихгүй бараг ууж ижил юм ярихаар хэмжээний болсон байгаа. Энэс үр хүүхдүүд нь өвөө эмээ өнгөрчүүл одоо бараг үр хүүхдүүд нь хоорондоо уулзалтах юм уу? Ер нь тийм болоод байгаа. Хөгшин хүмүүс гэдэг зангиддаг байгаа даа тий. Тэгэхээр гадаадд бол нэг ийм юм байт юм байл л тий. Хормын өмнөх нь за яг 2 өдрөө дүрч нэг 2 3 цагийн зүгээр нэг юм танилцах үдшилэг шиг маркийн. Зүгээр л ингээд хамаатан садаг худ ураг хамаагүй бүгд юм суглангууд бүгднийг нь өөр ширээн тий. Бүгд нэг юм активити тоглоомнууд тоглож моголоод энийгээ сайн танингуудаа яг хормын үйл ажиллагаанд 2 багтангууд айл хэдийн нөгөө талаа таньдаг хүмүүс. Тэгээд тэр уур амьсгал үнэхээр гоё юм худ ургийн барилдлага жинхэнэ тэгж гоё юу явагд бат бүх явагддаг байна. Хөсөө урсан ажилласан хорон мөч хамтын хөдөлмөрийн үр шин бүхэн бидний амьдралын төв хөлөн үлддэг. Нар мандах бүр шин боломж, нар жаргах мөч бүр эргэцүүлэн бодох боломжийг бидэнд өгдөг. Энгийн хэрн хамгийн тансаг мэдрэмжийг өгөх эдгээр мөч. Хайртай дотны хүмүүстэйгээ хоолны ширээний ард суух. Энэ л тансаг мөч бидний зүрх сэтгэлд үүр тоногшин үлддэг. Хамтдаа цуглан хоол идэх нь амьдралын хамгийн том тансаглал юм. Хаач сайхан хооллоо. Нэг яг ялангуяа нэг хүнд дараа болохгүй гэдэг философич ерөөсөө Японд амар өндөр шүү дээ. Тэгээд зүгээр тэгэнгүүт яг гадны тэр нэг юм хүнд дараа болохгүй гэдэг юу чинь нэг талаараа бас хит хитрхээр яг саяны чиний ярьж байгаа бас жоохон тий галзаа яс би чамд дараа болохгүй гэж явсаар байтал нэг сэтгэлээ нээх гэдэг юм үнэ тий байхгүй болоод ирэх юм бол за яг хөтэ дараа уулзъя л доо тийм үстэй ямар маа тийм дараа уулзъя л та гэдэг ч юм уу тий дараа уулзахаараа л нэг нутагт нь очихороо гэхэд нөгөө хэд нь авирх ялидын өнгөрөөд өгсөн байдаг ч юм тий яг үнэ тий одоо яг энэ намайг жоохон багт л манай үеийнхнийг айгүй хөдөө гадаа явуулдаг гэсэн цуслан гэхээс илүү яг би бол яг 100 болгонд хөдөө явдаг гэсэн тэгээл хамаатнуудтай илүү ойрхон хамаатныхаа хүүхдүүд үеэлүүдтэй бүгднийг айгүй сайн таньж тэнгүүд бөөнд нь явуулж байгаа бөөнд нь явчихж байгаа тэнгүүд хөдөө өстөнд хамаатнууд байгаа шүү тэгээ айл болгоноор хид хид тононо тэгэл морь мал туслан тэгэл тэр чи ядаж нэг ерөөсөө цагаан сараар ганц харсан зуны 10 өдөр хамт байсан хоёрын хооронд шал ондоо баг. Тэгэхэд л дараа тэр үн чи хотод ирэн те ингээд энэ хамаатан садны энэ гоё энэ гинжин хэлхээ чин улам батчихж байгаа хөөе. Одоо миний харж байгаагаар баг хүүхдээ хөдөө явуулж байгаа хүн асар цөөрсөн шүү. Тийм баг. Асар цөөрсөн. Тэгэл жигнэс нь хот хөдөөгийн ялгааны гарангууд хотын эдэн нэг юм хотын эдтэйгээ баг түгжирлээс түүртэж нэгнээрээ бараг зочлох нь ч холгоо. Тэгэл яг нэг гоё хамаатан саднаар бөөндөр уулзна өсвөр насны хүүхдүүд нь би гэртээ үлдлээ айл явахгүй. Тэгэд нөгөө хэд нь яг нэг юм юмнууд нь үлддээд байгаа. Миний нэг эмзэглэдэг зүйл юу вэ гэхээр хөгшин хүмүүс маань манай өвөө эмээнэр маань өнхрөөд өгөхөд тэгэл тэр хамаатан садны цугларал ер нь байхгүй. Тэр ганц зангиддаг хүмүүс маань тэднэр л байгаа шүү. Тэднэр л байгаад байгаа. Яг үнэ. Хаусын толгоонууд тэр сүргийг зангидж байгаа тийм үлийг зангидж байгаа хүмүүс. Чи бол нэг юм дэлчгэр бацсан байсан уу ер нь? Жоохондоо юу? Тий. Дэлчгэр байсан. Ер нь жоохоо ингээд би ч бүр юу багасаа ингээд юм байдаг шүү дээ тий. Нүдэн гэлзаад намайг чи ингэж ярьдаг гэсэн. 70 удалч 71 дэх удалч гэж ярьдаг гэсэн. Амар худлаа ярина. Юу ярьж амар худлаа ярина. Тэгээд худлаа ярьж байгаа гэдэг чинь фантастай байна гэсэн үг л дээ. Тий, жоохон креатив сэтгэлгээ байгаа юм шиг. Амар худлаа ярина. Юу те. Доор энэ хүмүүс зодтолдоод мотолдоод эмэмч бар цус харавах гэдэг шиг. Юу зодтол нэгнийхээ толгойг нь чирээд бэрээд юудсан киногоо яг энэ балконы доор болгосон барьж ярьж мээрэн те. Хаалга хүн тогшоод байна магшаад байна гэл сонин сони бэрэл хажуу айлын хүүхд бүгдээ юмрстэн дээр толгойг нь эргүүлдэг гэсэн. Тийм хүүхд. Тэгээд жоохноосаа ахуулаад биш нэг амтны түүх, амттын ертөнц
үзэх дуртай. Тэгээ миний дуртай контент юу гэхээр хүүхэлтэй Маугли, Тарзан, ерөөсөө нэг юм байгаль, амтан, динозавр те шинжлэх ухаан. Тэнгүүд би өөрийгөө нэг тийм хүүхдүүд чинь ингээ супер баатар болж тоглохороо ингээл нэг бол Бэтмен, нэг бол Супермен эсвэл ингээл гол тоглолт нь шүү дээ те төмөр хүмүүн. Тэнгүүд миний супер баатарын хүч юу вэ? Амтан болж хувирдаг. Ямар Одоо Teen Titans-ийн нэг 4 гараад ногоон нэт шүү дээ нэг соёотой. Нэг сайборг те нөгөөт нь нисчмэстик. Тэрнийг соёотой тэрийг өөр төсөлдөг. Ерөөсөө өөрийгөө тийм амтан болж хувирдаг, амттын хэл ойлгодог тийм хүч чадалтай супер баатар гэж төсөөлж өөрийгөө тоглодог гэсэн. Тэгээ бараг хөдөлчөнд бол сургуульд орон орчоо. Тэндээ дүрдээ орчин. Дүрдээ орж тоглодог тий. Хамаатай садамадаа ингээ гэр мэрд ирсэн байх. Өө тэр санаа зовжгооч зүгээр ингээд гараа ингэж байгаа л ингээд морь шиг пижгэнт давхиж мөхөө тий. Унтаж мундахтай албаар нохоо шиг ингэж хөвтөж унтаж мундаад хүн байх үедээ яг тоглох үедээ бол яг л тэр амттын ертөнцөөр тоглодог гэсэн. Фантазм гэсэн юм байна. Битэж явж мөрдөг. Одоо театрын тайзны хөдөлгөөн тэрийг л одоо багасаа хийгээд байсан байгаа хөөе. Ингээл бөөдөн дээгүүр чи ардуур нь ингээл айгу гитэж митэж явал бөөдөнгөөс бөөднөөр яг амттын юу нэ ингээд слоумо өсөрж байгаа юм шиг те. Пумагийн тэр нэг лого бугаа шиг гэж өсөрч өсөрдөг айгу. Би нөгөө Габриэл Гарсиа Маркесийн дурсамжийг уншиж байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр яг тэр нөгөө нэг дурсамжийг ингээд хүн бичдэг шүү дээ. Угаасаа алдартай зохиолч нар гэж. Тэгсэн чи яг тэрэн дээр тэгж байжсэн байхгүй. Габо амар худалч гээд. Тэгээ яг алин үний юм бол бүүмэд яг өөртөө тохиолдоогүй түүхийг ч гэсэн амар гой фантазлаад ингээд түүх мэтээр тий. Надад яг тийм тохиолдсон гээд түүх мэтээр гоё ярьчдаг. Тэнгууд дараа нь тэрийг асуугууд юу лээ гээд. Тэргээ бараг санахгүй байх. Тий, би ч нөгөө нэг бүр нэгдүгээр ангид орчод лөө. Нэг чонн сүлд гэдэг нэг ном байдаг шүү дээ. Тий. Зяруны. Тийм, Зяруны. Тэрний нэг хэсэг өгдөө шүү дээ. Морьтой ингэж хонь хариулж явж байгаад чон харагдангууд тэгээ дөрөөгөө тайлаа зохиж өгдөг. Тэрийг би хөдөө очиж яриад. Бис хонд яваад. Олон бадаас. Тэр номыг уншаагүй юмс үү те. Тэрийг бүр голоороо нэг бустай нэрээ. Угаасаа чонтой нутаг. Хонд явжсэн чи чон яага би хараад тэр нохоо явшсэн. Манай энэ намайг дагаж явсан нохоо боргож зүхтаад мухтаа та нар мэдээгүй юу. Тэгээ би чи ингээ дөрөөгөө тайлаад байна. Нэр дөрөөгөө тайлж чадахгүй ингээд нөгөө нэг юу дөрөө холбоосын тайлж байгаа дээшээ дөрөөгөө гаргаж ирж чад өөрөө ингээд тохом шиг унж байгаа нөгөөдгөө ингэж явсан морь орзор хулмайгаал байд юм байлаа мэ тэ. Хөтгөн ингэж ангаж байгаа юм. Морины сайнд л ирлээ. Яа эвэр ерөөсөө тийм хөгдөс тэ. Тарваг марваг гэтээ сүултээ яг нэг сул тал нь яг үнэн яриад байхад итгэхээ өлчтэй бил. Бүр том болоод итгэдэг баснаас шүү дээ яг. Тэр чинь яг ийм таргуу маргуу ингээд гүйж зарим таргуунууд чинь ингээд эзэн ихчээд ингээд нэг дошны орон нэг гүйжихад нь би араас нь гүйжээ нэг таргуу сүлчихгүй. Одоо яг худлаа хүмүүсийг тухай манай хаваад итгэв байхгүй. Таргуу ингээд сүулдэл тэр жихэн тий. Сүулдэл ингээд татсан нэг хүний нэг нуруу дуурдах гэж дуурдаж сүүл нь яг нэг тарах гэж дуурахгүй. Нэг блок нь гарч байгаа шиг. Дуграал нөгөө тарах чинь айгүй муухай ашраал эргэж хараад миний гар хазах гал гараа аваад айгаал нөгөө тарах чинь буцаа орчих. Тэгэл тэрийг ирж хийж итгэв. Гэх мэт чи гой мэрэгөө сүлдө итгэхээ байлцсан тий. Одоо нөгөө нэг яг циркийн сургуульд орохоос өмнө ч гэдэм үү те морь зөр унж байгаа л мориноос ойчол мориндоо чирүүлж байгаа л хөлнөөсөө татаал эргээ гарч ирээл яалаа гэж чихэн итгэхгүй байх чи. Циркийн сургуульд хин ойч гисэн. Би манай аав чинь циркч шүү дээ. Тийм үү. Аав циркийн жүжигч юм байхгүй. Тэгээд би яг багасаа аавын тоглолтыг үзэл тэгэл ер нь менежмент гарахыг хүсээл. Тэгэл ер нь циркийн сургууль руу 8 дугаар ангитай юу яжсэн. Манай шалгаруултанд ороод тэгэл тэмцээл циркийн сургуульд орчихсон. Одоогоос нөгөө нэг Монгол улсын консерватор хөгжим бүжиг цирк анги байхгүй. Тий. Одоо 100 жил яваа хийж байгаа. Тийм бага. Тэгээ циркийн сургуульд орж нөгөө нэг миний энэ талчиг энэ бүр яа гой зохин үстэй. Тэр мэр чинь үгүй тэр мэр чинь бүгд нам дараа гэж байгаа юм чи. Тийм үү. Циркийн сургууль чинь бол ерөөсө бүтэн сэргийлэлт. Нөгөө нэг тэр урлагч нөр амь насаар яригдчихэж байгаа. Бүх юм сериус нь явах хэвээр. Менежмент бэлтгэл орж байгаа хинч инээж ханиаж явах хэсгүү. А бусад одоо яг тэр тоглолтын одоо номерын тавилт мавилтын үеэр орж ихэн өөрсдийгөө задлах хэвээр тий. Яг циркийн юуны үе яг гимнастикийн зар шиг. Яг ингээл юм номхон зогсдог. Бүх юм диктатор, ховц үрчгэр биш. А инглээ тэглээ 0 орохтой гараа өргөн хүн өдөрт 2 удаа 0 орох лимиттэй байдаг ч юм уу тий. Тэнд бол жинхэнэ хатуужлагын чимийг сураал миний тэр нэг яг юмны тун таарсан болов уу гэж бодож байгаа. Ваа чин тэгвэл ерөнхийдөө бол за энэ нөхрийн хөдөлгөөнийг ингэж харуулах юм байна гэж шууд циркийн сургууль. Яг шууд биш бас явуулаагүй. Юу яасан? Надаас ихлэ асуусан. Би юу гэхлээр аавыг шаналгасан байхгүй. Би циркчин болмоор байна гэл. Аав ч өөрөө нэг циркийн средний байсан байхгүй. Средний очиж сүлд нийшний. Средний гэдэг нь ингээд одоо ингээд давхарлаж гсэнгууд яг голд нь байж байгаа.
дээрээс нь тосч явдаг. Энд чинь хамгийн хэцүү нь. Одоо ингээл дээрээс хүн эргэлдээл ирэнгүү төл мөлчүү бүр юу тохоо мохоо бүр өвдөг мөвдөг ингээд өсгий мөсгийн өдрө пит пад гэл ирж яг гоё ингээд панк гэл өгсөрчдөхгүй. Тэгэл ингүүд чих хугарахаас ахуулаад аавын яг энэ мөрөнд бараг 6 жил цоорхоо явсан. Шарх нь юусэн анихгүй. Одоо энэ чинь айгүй том юм сориг байдаг. Тэгэл ингээл хүн ирж буугаал ингээл тас гэл буугаал нөө шархан задраал пам гэл буугаал ингээл барьж. Тэгэл яг тэр мэрийг мэдэрдэг ч болохоор ч юм уу те. Тэгээ ингээд манад нэг баг байхад танаа тооноос ирж ирсэн. Тэгэхэд ээж яриг сонсож байгаад бит хоёр гэрлээд 15 жил болоход яг хагаст нь хамт байсан. Хагаст нь хамт байгаагүй юм байна гэж ярьжсэн байхгүй. Тэгэхэд нөгөө нэг аав гадагшаага айгүй тоглолтоор явдаг Швейцар, Герман, Америк гэдэрлүү те. Тэнгүүт яг циркийн урлагийн тэр хүнд хэцүү зүйлийг өөрөө мэдэрчээд тэгээ өөрөө чи яг тамирын дэдээс тийшээ ингээд ороод циркийн сургууль мөн төгсөөгөө орсон баг. Тэгээ одоо нэг strong man тамирын гах юм шиг гэдэг. Тэгэхээр яг тэрний хүнд хэцүү нуруу муруу өвдөх тэрийг мэдээл эхэндээ жоох эсэргүүцсэн. Тэгээ яалч юм миний тэр дур хүслийг бол дийлээгүй л те. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Тэгэл циркийн сургууль руу ороод тэнцэнэ би чинь акробат, тэнцвэр, гимнастикийн юугаар хийх төгссөн байт. Мэргэжилтийн ер нь хэр байсан бэ? Мэргэжилтэд давгүй. Дажгүй Ер нь 98 амтад төгссөн баг шүү. Вау. Тийм улаан дипломтой. Төгссөн тий. Тэгээд мэргэжлэр хэр ажилласан юм ажиллаагүй юм? Ажилласан. Мэргэжлэрээ төгсчихэд 16 он төгссөн баг. Ааха. Би чинь тулах тэнцвэр гэдэг номертой. Одоо энэ духан дээр 7 метрийн турба баланслна. Тэрэн дээр нь манай партнер авирна. Яг ингээд бүр ингээ айгүй муур шиг ингэж авирна. Би доор ингээ баланслал духан дээр авцсан. Баланс гараа өрөхгүй. Тэгээд дээр нөгөө хүн чинь дээр гараа гармаар дээрээ зөксөө, толгоон дээрээ зөксч мөксөөд тийм үзүүлбэр хийдэгсэн. А нөгөөх нь болохоор шидэг фанзнаас үсэрч тэгээд одоо мэдээ дүүжин дааж шиг те. Энэ тал дээр ингээл цохонгууд ингээ яадаг тэр мөр тийм номеруудаар хийж төгсчихсэн. Тэгээд төгсчөөд Тайван руу яваад, Орос руу яваад циркүүдэд нь ажиллаад тэгж жагаад за одоо ер нь бас одоо жоохон толгоо тархиа бас жоохон ажилуулж яа. А гэхдээ би энэ урлыг бол хаяхгүй. А гэхдээ арай нэг жоохон өөр. Манай урлагч ер нь уналттай байгаа шүү дээ. Циркийн урлагч байр сав байхгүй. Тийм учраас яг энэ доторх тогоон дотроос нь бол би ерөөсөө ингэж өөрчлөлт хийж янз бүрийн юм хийж нөлөөлж чадахгүй байна. Тэгэхээр ядаж нэг ингээд гадна талаас нь орж ирээд өөрчлөлт талаас нь хандаа. Тэгээд би санхүү эдийн засаг хүмүүсийг суралцсан. Эрдэнэ продюсер Дэлхийн цирк гэл хийдэг шүү дээ жил болгон тийм. Би 2 жилийн хэн тоглолтын дээр нь нөгөө степ арена дээр очиж үзсэн. Тэгэл дандаа л чи хөдөлж явах юм байна. Тэгэл би хинтээ чамаагч нөгөө яг юм циркийн урлагтай ийм холбоотой мдэггүй гэж байхгүй. Тэгэл одоо энэ тэнд миний титр дээр жүжигчин гэж явах хэрэгтэй байдаг. Яг гэхдээ хэл амнаас яхад хүмүүс одоо комедиан гэдгээр нь хэлж байгаа учраас магадгүй энэ өөртөө жүжигчин гэлээ мэлээ гэдэг ч юм уу те. Яг үндсэн юу бол яг мэргэжлийн циркийн сургууль төгссөн мэргэжлийн циркийн жүжигчин гэдэг мэргэжилтэй. 5 жил тэнцээ махаа ятсан. Яг бүтэн зэрэгжилтэй. Тийм төвхт. Гэхдээ би зөвөр ингээд баяраагаа ингэж бодод тийм байна. Идэр айгүй их ингээд комеди хийж байгаа л хоёрын ингээд ягаад ч манерч гэдэг юм уу ингээд юм стил жоохон ойролцоо юм шиг надад зүгээр санагдаад байдیں۔ Зүгээр гэхдээ энэ зүгээр миний хувийн л бодол. Тэгэнгუთ идрээ ингээд жоохон комедигаа хийхээ болоод нэг арай өөр чиглэл рүү ингээд яваад тэгэнгუთ яг гоё ингээд пак гэх нөхөд баяраа гараад ирсэн юм шиг надад санагдаад байдаг. Одоо яг спортоор ярих юм бол одоо сэлгээний судлаас л гарааны тамирчин руу шилжсэн болов гэж боддгийг. Тэгээ тэр амар юм билээ шүү дээ. Би тань санхүү дээр 200 өний билет заасан ч гэлдэг. Тэр үнэхээр супер. Тэр бол үнэхээр яг азар чихүү, тэнгээр чихүү, тэнэг зөрөгтэй чихүү. 2 хүн билетээ буцаасан гэж байгаа. 2 хүн билетээ буцаагаад бусд нь бүгд ойлгосон шүү дээ. Тэр бол ерөнхийдөө лөөвөр ихгүй. Амин бол лөөвөр шүү дээ, тий. Анхнаасаа яг лөөвөр гэж бодоогүй лөөвөр хийсэн байгаа байхгүй. UFO comedy гэсэн хүмүүс яг UB comedy хэрэгчээ гэж авдаг. Тэгэл яг барыг тоглолтоос нэг барыг хүмүүс буцаан гэж мэдээчгүүч барыг буцсан байж магадгүй. Хоёр үнд хамгийн гол нь тэгэн гутаа санхүү дээр дахиад за одоо бол бид нэр ингээд тийм дабл тоглолт хийсэн юм уу дахиад дараг бид нар чинь бүр 8 9 тоглолт тоглолт хийсэн шүү дээ. Тэгвэл одоо яг туршлагатай болоо та нарт бараг тэндээс фэнтэй болсон юм шүү. Тэндээсээ нэг юм фэн бейс үүсээ өөртөө тэрэн дээрээ жоохон туршлагаж ирээд тэгээд би чи UB comedy руу орсон баг. Тэгвэл хангалттай дадлага хийсэн юм шиг. Хоёр салаад өөртөө тайзаа үүсгээд яг комедигийн зах зээл нэг иймэрхүү байд юм байна. Ингэх хэвээр байна. Эвент зохиоход ингэх хэвээр байна те. Тэгжиж яг UB comedy-гийн тайз хоёр салсныхан дараа бас нэг орон зай гарч. Би ер нь л өөрийгөө жоохон яг юм мөнчгөрөөр ихэс илүү жоохон азтай л хүн гэж боддог.
Яг комеди UV комеди руу орж ирэх цаг үеийн тэр хоёр салсан үед нь орж ирж тэр орон зайд орж ирсэн болохоос яг тэр хэдийгээ байхад би бас тэгэж өөрийнхоороо тэгж гарч ирээч үү үсгүүч үү гэж бас боддог хөөг. За нөхдөд ингээд манай лөөхрүүд байгаа шүү дээ. Дард өвөө ахаас ахуулаад ингээд хоёр салц. Тэгээд тэрнээ нэлээд дуншид уншчаад бас идрээ ахын гадагшаагаа явдаг маань бас их миний хувьд азтай ч юм уу те. Тэгэл яг энэ аз од тэгэл одоо үзэгчдийн тэр хайр хүндлийг л одоо яг нуруунд дээрээ үүрж явахаас гадна тэгээ тэрийг яг гоё алдахгүй л хичээдэг те. Юм болгоо ингээд өөрийн гэсэн байр сууриа олоод тэгээд нэг юм цэгцэндээ ороод тэгээд гаднаас хүн орж ирэхээр ингээд хизээний ингээд нэг байр сууриа олцсон юмнууд чинь нэг бас нэг жоохон эвгүй байдаг шүү дээ. Чамаг очиход тийм байсан уу гайгүй юу эсвэл зүгээр ахын дүүгээд шууд хүлээгээд авцсан уу? Танай комеди ертөнцийн нь ямар байдаг? Манай комеди ертөнц хүмүүс жоо ингэж боддог. Хамтлагийн системтэй гэж боддог юм шиг л. Яг нэг продакшн шиг. Би бас харин тэгж л ойлгоод байлаа. Бид хэд болохоор юу хошин шогийнхоо төрлөөсөө хамаараа яг бийдаасан. Тайзан дээр бидний ярих юм одоо хин ч хянахгүй ч юм уу те. Одоо батаах намайг өнөөдөр юу ярихыг мэдэхгүй. Тийм байх ч те. Бид нар тайзан дээр өөрөө ярих юм бол нэгт клубын комедиан гэж байгаа боловч өөрийнхөө хийсэн үзэл бодол тэр шүүмжлэлийг тэр тухайн өөрөө л даах үүрэгтэй. Тэр нь яг тэр стенд апын тэр жихэн классик тэр философи нэг байгаа. Ганцаарчсан өөрөө продюсер нь, өөрөө зохиолч нь, өөрөө илтгэгч нь. Тэгээ үр дүнг нь өөрөө хүртэн. Инээх инээхгүй гэдэг юм. Тэнгүүт яг тэр нэг гол бидний дурлаад байгаа юм л гэж би ойлгосон. Тэгэхээр баг тэр тайзыг л ерөөсөө үзэгчтэй менеж хийж байгаа болохоос биш. Бас биш. Бусад бүх одоо уран бүтээл талаасаа өөрийн карьер, хувийн карьер бүх юмаа өөрөөсөө хамаарна гэсэн үг. Мэдээж ч клубын дэмжлэг бол байлгүй яах вэ? Тэрүүгээр гоё арчилсан юм тий. Тэрүүгээр гоё арчилсан. Одоо тэрнээс биш одоо оронгуудаа би чамаас хэдэн жил юм орсон, би чамаас илүү цалин аавн тий. Чи ингээд бүр хамгийн ихэнд гар би сүүлээр гарна. Тийм байхгүй. Одоо химбгооч бай, одоо эдрээ ах ирээд ч шоуны панчаан хийж болно. Яг клубын системээр тэр нь манай хамгийн гоё эрүүл бизнес талаасаа ч гэдэг ч юм уу те эрүүл тэгээд энэ хүн илүү танигдсан, энэ хүн илүү олон дагагчтай гэх тэр хүн илүү ингээд пэдигээд тийм ерөөсөө байхгүй. Чиний орон зай доороос open mic-ээс үргэлж шин залуучууд гарч ирж байгаа. Гол нь энэ урлагийг заавал мэрэгжлийн байх шаардлагагүй. Үнээр хошин хьюмор байгаа л бол химбгооч хийж болох учраас нэг талаараа чи хизээч энэ урлагаас арчигдаж магадгүй шүү гэдэг тийм мессеж угаасаа байдаг. Тийм болохоор химбгооч ингэж тэгж далдайдгүй. Нэг юм аюу сонирхолтой санагч. Тэгэхээр цалингийн систем яаж явна? Цалингийн систем бүгд адилхан. Одоо идрээ ахч байна уу, open mic-ээс дөнгөж орж ирж байгаа хүмүүс чинь бүгд адилхан. Тийм үү? Тийм. Тэр нь өстой шодрох байхгүй. Тэр нь шодрох. Тэгэхээр тухайн компанидаа бол хуваа. Хуваа гэдэг нь одоо тэр нэг юм тодорхой орлого болж байгаа юм шүү дээ. Яг тэр тоглолтын тий. Тэндээс нөгөө компани хувь дансанд ордог үстэй мэдээж. Тийм. Би ингэж ярьдаг байхгүй юу? Одоо баг энэ комедигийн үр өгөөж нь бол асар их байгаа. Биднийг нийгэм таниулж байгаа. Тэрнээс улбалаад бидний бизнес цэцгэлж идэг ч юм уу те. Тэгэл одоо янз бүрийн одоо халтур ажлууд ингээл орж ирэл. Бид нар зэрэгээр ажиллаа хөнгөлж байгаа юм чинь баг комедигаас мөнгө авахгүй ажилласан ч бид нар өөрсдөө тэрийг ойлгох хэмжээнд байхгүй. Тий. Яг хөдөлмөрийн хуулиараа л бидэнд мөнгө өгч. Яг бид нар юус энэ миний саналыг та нар мөнгө авахгүй өсгөө мөсгөө энийгээ бодох хэрэгтэй мөстэй гэж хизээж ярьж байгаагүй ч гэсэн миний хувьд бол одоо жишээлбэл тэн чи мөнгө авахгүй ажилласан ч хангалттай надад үр өгөөж өгч байгаа учраас би тайзаа хүндлээд мөнгөтэйчөө мөнгөгүйчөө би гаргах л хэрэгтэй байгаа. Ягаад тэгэхээр би тэр тайзан дээрээс ихсэн. Өнөөдөр миний хаана өндөрт нисэж байгаа ерөөс хамаагүй анх би хаана мөлхөж явснаа үргэлж санаж явах хэрэгтэй л байгаа. Тэгэхээр тэр үргэлж тэр тайз бол номер 1 байх хэрэгтэй. Манайхны зарчим ерөөсөө. Одоо банк тайзан дээр гарч байгаа юу? Одоо яг 7 хоногтой бол нэг гарч байгаа. Яг хувийн ажлууд сайн нэг наадмын амралт гэдэг нэлийн ажлуудаа яасан чинь амралтын ажлууд нэлээд шахагдсан. Тэрэн дээр бол клуб бас нэг тэгэж амин шахаад идэв. Чи заавал ингэж гар идэргээ тий. Хүн болгоны одоо цагийн хуваарийг асуудаг. Манай тустай бүр тэнцний нэг юм месстэй байхгүй. Хуваар гаргадаг хүн гэдэг. Хүн болгоно залгаад за энэ 7 хоногт аль өдрүүдээр гарах завтай байна. Аль өдрүүд чи завтай байна. Аль өдрүүд чи ажилтай байна. Тэнгүүтээ тэрийг за хүн болгоны боломжтой өдрүүдээр эвлүүлдэг. Тэрнээс яг юм нэгдсэн урын сан ман те нэгдсэн одоо юм одоо урлаг анги хөгжим анги мэн гэдэг шиг одоо комеди анги те тийч заавал юм нэг нийтийн төлөө нийт нэгнийхээ төлөө чи яг энэ тодорхой байнд хувьсгалын ажил бол хувьсгалын ажил хувийн ажил бол үргэлж ямар хувьсгалын ажлын араас авах хэрэгтэй юм тийм баг. Тэрнгээрээ их гоё.
ютубер бичлэг тавихаа комедианер ер нь болчих шиг боллоо тий. Шинэ бичлэгнүүд би баг чиний темпог ер нь баг чэйжлээ. Темпого. Тий. Темпо ч одоо баг 3 жилийн өмнө 2 жил. Тий. Тэгэл одоо Тэрнээс хойш би зөндөө бичлэг татсан шүү дээ. цацсан уу? Энэ жил хэдэл би 6 бичлэг татсан шүү дээ. Тийм үү? Тий. Одоо crowd work нэг фристайл гэдэргээл өөрийгөө нэг жоохон өөр төрлөөр сольж үзмээр санагдаад албаар бүр сэдв бэлтгэхгүйгээр гарч агаад үзэгчтэй шууд харж. Одоо нэг хипхопор бол фристайл юм да. Ай тавьж байгаа шууд үгээ зөхөөгөөд өгүүлдэг шиг импрогоор тий импровизацаараа үзэгчтэй ингээд шарж мараад сэндээсээ сэдв зөхөөгөл үздэс юм асуугаал за надад нэг сэдв өгдөө гэж байгаа л нэг юм хэлэнгүй шууд тэрэн дээр нь жоок өгцөөгөл тэгж нэг би нэг 3 бичлэг цацчихсан нэг 10 15 минутын урттай тэгж нэг өөрийгөө сорс авч л байна. авч л хэлээ тэгэл ерөөсөө л ахгүй амьдрал юм чинь тий тэгэл авч л хэлээ тэгэл тэрнээс гадна нэг хуучны дуунууд гэдэг нэг бичлэг цацаал сүлд одоо Тимон тэгээ краш баш маш өдрийг яриад баах нь хуучны дуунууд одоо орчин үеийн дуунууд тэр мөр ирсэн. Энэ араа нэг домч бор Юу ямар амар болж шууд тийшгээд яваад бас дундуур нь бас ажиллаа хийх гэдэг шүү дээ. За энэ ч юм бол хунчирт гэж байна. Энэ болохоор 5 тансаг гэж байна. За танах баг дуудлагын жолоочтой хамтруул бас хэрэгтэй юм шүү те. дуудлагын жолоочтой юу? Яг үнэ тий. Ингээд доогоороос хоёлоо нэг зоохгүй гараал. тий. За ажта. Ямар ч гэсэн баахан бэлэг авцсан байгаа. Одоо энэнийхээ өрөнд баахан уух. Тий. Энтэс яг нэг амтлага явчих та. Тий. Яг нэг юм 100% ч бас уудгүй биш ээ. Нэг баяр ёслолын үеэр ч юм уу. Нэг юм шинэ жил мэлэр те. Амжилтын баяр маягаар чи ингээл яг бөөндөө ингээд татцсан баг. Тэгээ нэг ёсыг бодож нэг юм татна. Тийм байхаа. Энэ домч борын өөрийнх нь аяг ба штэ. өөрийнх нь аяг. 7 хэмжиж нэг тат гэдэг баг өрөөтэй юм шүү. Тий. Яг 50 г уу гэл. Оо 35 50. 37 тэгээд эн чи яг нэг эрүүл мэндийн заалтаар юм билээ шүү дээ 37 гээл тэгэл ер нь бол тэгэл нэг эн чин баг хувь нийл ухамсарын л асуудал шүү дээ. Яг ингээл нэг юм шууд ингээл арх муу гэдэг юм бас өөрөө яагүй. Муу байсан бол эн чин тэгэл анх үүсэл байхгүй болчихсон шүү дээ. Ерөөсөө хувь хүний ухамсарын асуудал өөрийгөө контролдох зөв хэрэглээ те соёлтын хэрэглээ. тэгээ нэг 20 тусам Даамжирдэн шүү. даамжирд. Далд эдийн засаг гэдэг шиг одоо. Тэг. Далд хүсэл улам гэж гарч ирдэг. Тий. Ковидоор ингээд эн чи олдохгүй байх тусам хүмүүс бүр шүлэнхтэй чи айгүй их болсон шүү дээ. Тий. Шагалж маглаа тий. За. За. Оо. Энийг задлаа уучих уу? Өө тэгэр яг хөөе. Арай болоогүй юу? Энийг ярих гэдэг арай болоогүй. Зүгээр. Энэ болохоор ахал. Жог урагшаа татаа оруулж байна. Зүгээр. Манай Vitaфитийн шинэ ус. 2025 оны Water Expo-гийн мөнгөн медальтай юм ус байж байгаа. Би чамд энэ маягтай. Энэ одоо маягтай. Сая харж лээ. Энэ одоо ингэж уух юм болоо? Ингэж сорж уух юм болоо? Энэ айлгүй юм байна те нэрээ. Тэгээ энэ алж байгаа айлгүй юм байна. Бас энийг бас яаж угаадаг бол гэсэн бас сонирхол татчихжээ шүү. Хоёулаа өнөөдөр Тэбэд андуудын яг буудлын чанга хойдолд байрладаг Stars Төв-ийн 5 давхарт байрладаг M Lounge-оос нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Энэ бол олж ирэхэд гайгүй амархан байна. Амархан би энэ шинэ жил хөтөлчихсэн юм байна. Энд нэг Skytel шинэ жил болж ирсэн. Тэгээд үйлчлэгээ тэгэл одоо ер нь бол тухайн газрын үйлчлэгээг бол яг хоолноос гадна чанарын ер нь үйлчлэгээнээс нь л харцдаг л да. Хэр хариуцлагатай байдал тий. Зарим газар очингууд одоо тоон мастерч байхгүй ингэдэг тэгдэг юмуд бол энэ газар бол маш хариуцлагатай менежмент сайтай л гэж би харчихсан. Хөтлөгчийг кэрлж байгаа, байрлаж байгаа байр. Тэгэл тэндээсээ л ер нь бизнесээ бодож байгаа сэтгэл тэгэл үйлчлэгчтэй бодож байгаа сэтгэл харагддаг. Энэ газарт бол би 5 одог нэ. Гоё. Гоё Lounge болол. Тэгээ айгүй гоё заалтай тийм ээ ингээд янз бүрийн гоё заалтай. Удахгүй бит хоёрт хоолн орж ирэх байх. Энэ нөгөө энийг юмар тэ хошин мэдрэмж гэдэг чинь бас нэг юм хүн бүхэнд бас нэг заяагаад ч байдаг хэд бас биш байгаа маа. Надад бол их хошин мэдрэмжтэй хүн их гоё санагддаг. Юмны гоё хүмүүнээр хүлээж авдаг тий. Стресс үе эрг штэ. Тий, мэдрэмжтэй санагддаг. Танаа одоо зүгээр аавын талаас ч гэдэг юм уу эсвэл ээжийн талаас ч гэдэг юм уу зарим нэг хүмүүс бол одоо манай өвөө их юмортой хүн байсан ч гэдэг юм уу тэгэл ярьдаг шүү тий. Чи ер нь энэ хаанаас ихтэй гэж боддог вэ? Өөрийн чинь.
Хөсөө урсан ажилласан хорон моч хамтын хөдөлмөрийн үр шин бүхэн бидний амьдралын төв хөлн үлддэг. Нар мандах бүр шин боловч нар жаргах мөч бүр эргэцүүлэн бодох боломжийг бидэнд өгдөг. Энгийн хэрн хамгийн тансаг мэдрэмжийг өгөх эдгээр мөч. Хайртай дотны хүмүүстэйгээ хоолны ширээний ард суух. Энэ л тансаг мөч бидний зүрх сэтгэлд үүрт хоногшин болдог. Хамтдаа цуглан хоол идэх нь амьдралын хамгийн том тансаглал юм. Хаанч сайхан хооллоо. Зүгээр л одоо тэгэж юм удам дамжсан авьяас мавьяас гэхээсээ илүү зүгээр юм стрессгүй орчинд өссөн болохоор л тэр нь тийм хошин байдал юмыг гоё эргээр харах тэр нь илүү хөглөгдсөн болов гэж би боддتي. Ааха. Одоо багт маань аав ээж маань хоорондоо тэгж их хэрэлдэж одоо тийм нөлөөс үзүүлээгүй гэдэг ч юм уу те. Тэнгүүт тийм үзүүчд юу инээдэм болно шүү дээ. Тиймэрхүү зүйл маш бага учраас мэдээж бод аав ээж хоорондоо муудах үе байна. Тэгэж амар бол юм болдгоо. Тэгээд манай хамаатанд бас нэг тийм амар массажлаа нэгээ сууждаг хүн ч гэж барагч байдгүй л байсан. Залуучууд нь яг хөө тэгэл нэг юм арзанаар инээж идэг. А тэрнээс яг нэг тийм хамаатан садны хүндлэл тал дээр яг том үний өдөөс үг хэлж болохгүй тий том үний өрийг тушууд үрж болдгоо гэсэн юм аа л эмээгийн философор юм хүмүүдсэн. Тэгэхээр юм томчуудтай нийлж ерөөсөө тэгж инээж ханиадгүй байсан. Ингээл дунд нь ороод ханиагуу томчуудын ярианд орлоо гэл эмээ байч ял томчуудын ярианд орлоо. Чиний нас чинь болоогүй гэл тий. Тэр нь бас юм болсон юм. Гэтэ манай өвөө их хошин хүн санагдаад чи. Одоо манай ээж аав мануурын усны дарга мэдэх одоо зөвлөх инженер болсон. Тэнгүүт ингээл цагаасаараа болгоноор очингуул ингээл ер нь монголчууд их хошин гэж бод. Манай өвөө ч хэлдэг. Одоо ингээ найрын ширээн дээр байлаа гэхэд зоолтой нэг өвөө ч юм уу те нэг согтуу бах крауд ворк хийгээд байгаа хөөг. Комедигоор үзэгчтэйгээ харьцаад хийгээд байдаг шүү дээ. Тэрийг хийгээд байдаг байгаа. Өөрийн мэдлгүй. Оо манай энэ стад нэрээ тэгдэг ингэдэг нэгнийгээ цаашлуулаад те нөгөө хэд бөөндөө нэгээл тэр чи панчлайн аавал те. Одоо манай энэ стад нэрээ тэр тэгжсэн шүү дээ. Чи хүүхэд байгаа санаж нь өөстэй энэ нэрээ тим хүүхэд байсан гэж ярингууд тэр нь өөрөө нэг юм ширээн дээрх гэр бүлийн яг комеди байгаад байгаа хөөе. Ерөөсөө Монгол айл болгонд ерөөсөө тэр уур амьсгал угаасаа байдаг гэж боддог. Өө манай энэ стан нэрэ бүтлэхгүй нэр ингэж идэг. Энэ маань ингэдэг тэгдэг гэдэг нэгнийгээ цаашаалаа гэдэг хүч чийстэй юу гэдэг. Иймэрхүү юм дүр зураг танд харагдаж байна уу те? Тий харагдаж байна. Энэ маань хүнтэй суухгүй энэ нэг стан нэрэ ингээл байж идэг гээл тэг. Айл болгонд яг Монголын тэр нэг гоё нүүдэлчин зан заншил тэрнтэй их улбаатай байд юм бол гэж. Нүүдлээд байнгын ингээд сорилтуутай 4 өдрөдөө сорилтуутай нэг газраас нэг газар дүү нөөцчөөд айл сагалд болно. Байнгын ингээд юмараа нийлж ингээд яа те наадам маадам гээл нийлж тэргүүрээ нэгэндээ ярих юм айгүй ихтэй. Тэнгүүт сериосны юм угаасаа дайн байлдаантай байсан учраас яаж хүний анхаарал татахгүйгээр тэдэн зовлон бол багтаагүй хөөх те хүн хэцүү юм сонсох бол нэгэндээ ингэж баатар ирсэн ингэж омглон юм ярих бол багтаагүй яаж нэгнийхээ анхаарал яаж нэгнийг ад жаргалтай болгодог тэр юу байсан юу гэхээр ерөөсөө инээдэм найр наадам тэр хөвжөөн байсан гэж би хараад байгаа. Бүр ингэ түүхээс харах. Тийм тий. Ахаа гэл айрагуугаа суугаал те. Ингээл яг гоо ингээл анд болсон явдлаа яриад эсвэл одоо дайн байлдан дээр хусан явдлаа ингээл яриад. Тэгэл нэг юм хуурч хөвгөн гарч ирэл туйл хайллаа гэсэн. 7 хоног хайсан ч гэж ах шиг. Тэр нь өөрөө сонсоход хүртэл айгүй тэгээ фөмгсөн ч үгүй те. Өөрөө байгаагаар айгүй инээдтэй сонсож. 7 хоног хайлаад тэрийг 7 хоног сонсоо сууж идэг. Тий. Тэгээ одоо ингээд манай марилцааны хүртэл хүмүүс жоохон шүүмжлэлт хэлдэг хүнд оромжлоо байна тэрийг. Бид нар чинь бидний үндэсний нөгөө нэг юм дайралцъя дайлан хөргөө. Бид нар яг өөрсдийнхөө хэлхийг хүссэн тэр өгөөдхийг хүссэн үзэл бодлоо ийм хошин юмор байдлаар оруулж магадгүй зарим нь ширүүнээр ч юм шууд ингэж үгээр үг дайгдуулж хэлдэг байсан ард юм баг. Үгээр үг дайгдуулж одоо тэр жамуух тэ жишээлбэл 8-ны 50 хааны хажуу суучаал Чингисийн 4 нохоо ирж гин яасан ийсэн гэл зүрхийн нохоо гэл тэ монголчууд айгүй тийм үгээр үг дайгдуулж ингэж ярьдаг гэсэн. Тэгэхээр яг энэ бол хошин юмор үгээр үг дайгдуулж ярьдаг, юмыг ёжилдог, юмыг ингэж олон талаас нь харах энэ зүйл маань
ерөөсөө л яг монголчуудын унган зан юм байна гэж би боддог. Тэрийг ойлгохгүй айгүй стресстэй хүн байх нь би яг энэ яг цэвэр монгол хүн үү гэж жоохон эргэлддэг. Би нөгөө л гэдэг. Айгүй жоохон юмыг хүн дээр тусгаж авч байгаа. Монголчууд хизээний юмыг хүн дээр тусгаж авдаг гэсэн бол хизээч дэлхийн талыг эзлэе гэсэн тэр дөрвөн бодол байхгүй л байна. Тийм баг Миний шүү. хүн дээр үлээж. Өө яах гэсэн төвг. Тийшээ очиж хэдэн мянган үнэ алаалаа тий. Тийшээ очиж төвг. Манай ургал яаж ийн мэлчээр нүүдэл юм байна мэн. Юмыг жоохон юу эргээр харддаг юм байсан бэл. Юмыг эргээр харддаг хүн чинь тэгэл юмыг жоохон холын бодолтой байгаад байгаа юм л. Үнэн шүү. Би тэгж юу боддتي. Ер нь болоо. Энийг ер нь хаанч ярьж байгааг юм. Нэг хоёр татсан жижигтэй нэг хоёр жижиг ингээ нэг амссан дөдөд нэг жоохон солиорж нөгөө байж чадаа. Сүүлдээ энэ бүр халамцаа харин бүр гөлөмцөө өрөө болж уудгүй хүн уудсан чинь. За нааш нэ тэр энэ нөгөө хараа манай мантатага хам. тий манай нөгөө нэг нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч хамтран ажиллагч одоо энэ хооллыг би шууд энэ M lounge-ийн галт тогоонд хийгээд хийгээд гисэн байхгүй. Сая ерөөс нь 20 минутын дотор энэ калбич энэ мантуудаа хаана. Энэ ч бас нэг гоё бизнес модель л та тий. Гоё. Ачаал мачаал дийлэхгүй үед ялчгүй газрууд чинь зарим гаднаас юм авдаг юм л шүү дээ. Тийм шүү дээ. Чи юу янз бүр юм хийж мэд юм л шүү дээ. Тий. Тэр бол тэгээд хамтан айгуу гоё. За хоёлоо за тэгээ. Энд нэг гар ачдаг. Оо цаан чин тавьсан баг шиг байна. Баяраа. Тэгээ. За хоёлоо сайхан. Даанд. Арай хол тавиад байна уу? За яг хөө миний бэлэг их жоох ихтэй байгаа. за тэг энийг баяраа юу цаашлуулж жагаад хоолоо нааш нь тавьчих. Боломжтой бол энийг хөргөчн тэгээд энэ нөгөө нэг хадгалах юм ордгоо гэсэн. Энийг бол давхар рекламад тий. Энэ маань моточод байдаг юм чигээд. Өөч тэгээд хөө ч одоо Монгол хятад Европ зүгээр Хаан ТV-ийн хүүхдүүд гэдэг шиг одоо. Оо тэндээс 5-гаа аваад өгөх тий. Оо за. За шүл ирж гин үү? Оо за ийш. Насны зан төлөвөр нь ийш гэдэг. За төлөв. Оо ийш нэр маркетингийн мэргэжилтэй. Айгүй хүн ажиглан тэгээд. Тоог нь шүлвэ шүү дээ. Тогны шил. Оо янз. За на хоошуур чи харин гоё ярагч юм. Би ягаад ч юм эсвэл бол энэ баг насны тарамаа юу хоошуур гаргаад идэх санагдаад тий. Тийм үү ягаад? Мэдгүй. Хоошуур гоё санагдаад. яг дуусчаад байдаг гэсэн. Таныг орж ирэх. Хөө сэрэг авдаг. За хоёлоо мантуудаа гахаанаас нэг. Тэгээ. Мантуудаа гахаа бол хэвээр нэрээ ямар ч юм best choice гэдэг ч тий. Гоё ш. Энэ хятад хоолны газруудын. Тэгээ монголчууд маань ч тэгээд айгүй гоё юм дөө. Тэгээ юмыг айгүй хувиргаж чаддаг тий. Яг үнэ. За хоолны юмнуудын ерөөсөн чи монголчуудынхаа дуртай амт момтыг оруулаад үндсэн чанарыг алдуулахгүйгээр хийждэг. энэ харин гоё шүү. Янз юм байна. Өмнө би ирээнд идсэн юм байна. Яг ирээний амт байна. Гоё. Янз юм. Эднийг сая хоолны шинэ үйлдвэртэй болсон. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Бродерс жолоочгүй автомашин түрээсийн үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна. Он залуу Land 200, Land 300, Lexus 570, 470 автомашинуудыг та яг одоо жолоочтой болон жолоочгүйгээр түрээслээд аялал зугаалгандаа гарах боломжийг Бродерсийнхан маань та бүхэнд олгож байна. За сайхан байлаа. M lounge-ийнхандаа баярлалаа. За мөн хоолны брэндтэй баярлалаа. Хамтдаа сайхан хоол. Янз юм байна. Дайсанд. Яг нэг юм хятад эзэнтэй өвөр Монголд ирээнд нэг хятадны газар орсон юм шиг л саяны мантуудаа гахаа байгаа өдрөө тий. Ястан янз. Энэ бол яг л гоё Монгол гоё уушраа махан дүүрээ. Сайхан шүү. Нэрээ тэгтээ баяраа зүгээр чаддгаа хийгээд манайхан чинь яг л ярьдаг шүү дээ. Тэгтээ ер нь одоо орчин үед чинь тийм байхаа ер нь болцсон юм шүү. Яг хүн ер нь яагаад өөрийнхөө тасцыг нээж болохгүй гэж тий. Бас сөрөг сонирхолтой хүмүүс тий. Гэтэ бас яг үнэхээр зарим хүмүүс үнэхээр яг чаддаг л хиймээр байдаг л та. Тэр хүн яг зүгээр ингээд хүсэл мөрөөдөл нээж болно. Гэтэ яг
Үнэхээр хүсээд болдгоо зүйл байдгийн байна гэдгийг тэр хүмүүс зарим хүмүүс ойлгох хэрэгтэй болов гэж боддог. Одоо үзэгч төмнөө хөндлөөд ч юм уу те. Одоо зах зээлээ бодоод ч тэр юм уу те. Одоо өөрийнхөө нэр нүр цаг зав одоо бүх юмаа бодоод ч тэр юм уу те. Тэгж бас бод тохиолдол байд юм аа байт. Яг надад яг нэг киноны саналууд ирнэ. Тэгэл би боддتي. Хүний ажил алах нь нэмэр л гэж боддог. Яг тэрэндээ тоглох гэж юу боддоггүй юу? Яг хоёр кино тоглож байсан. Гэхдээ би тэрэндээ өөрөө жоохон сэтгэл хангалуун биш. Яг хүмүүс ингээл үзэл гоё кино болсон байна гэл те. Гэхдээ би нэг аим шиг кино тоглосон чинь үнэхээр сериосны хилээд байхад ингээл миний жүжиглэх болж ийн гэдэг найруулагч тухай үедээ яг гоё шаалаа гээл те. Станараа бүр ингээд болж ийн гээл бүр хидэд шахаж байгаа. Ерөөсөө би ямар ч юм нэг юм жүжиглэлтээ нэг ийм арга түгжин гэдэг арга байдаг л те. Яг ингэ жүжиглэлтээ түгж тоглолтоо яг тэрүүгээр л бугсаад байсан. Тэгэл станараа гаргаж байгаа юм уу чи яг ингэ болж ийн үгний юм уу болж ийн. Тэгэл кино театрт үзчих зүгээр минийхтэй л хүмүүс инээгээд. Тэнгүүт яг нэг юм хүмүүсийн ой тоонд үүсгэсэн нэг юм брэнд дүр төрхтэй өөрөө жоо аюултай санагдаад байгаа хэрэг. Өөр тийшээ ингээ олон тийшээ хувьсыг юу лээ. Одоо н Холливуудын жүжигч ингэж ярьд юм байна шүү дээ. Чи урт хугацааны карьер бодож л байх юм бол супер ватрын дүр битээ тоглоо гэдэг. Тэгж хооронд орол ярьд юм бэл. Тэгвэл тэгэл энэ тийм тоглоо тэр л гэж юм. Ус юу ч хэрэгтэхгүй. Бэтмен л шүү дээ. Тий, Бэтмен л шүү дээ. Өөний Harry Potter л шүү дээ. Harry Potter өөр кинон дэр харж үнэхэр чадахгүй гэж наалтахгүй тий. Тэгэл өөр кинон дэр Супермен болж исэн үчиг хин нэг нь зохиулаад зодуулаад ах. Юу болчихоо байл нэг кинон нэг үрэмжлэгүй яг киноны гол агуулга тухайн үедээ орохгүй яг тэр нэг үзэмж талаас нь ингээд хараад байгаа. Тийм Marvel DC-г суурилж бас нэг бас яг тийм болгоо хийчихсэн шүү. Тийм. Нэрэл. Нөгөө жүжигчин л өөрийнхөө тэр нэг штамнаасаа гарч шал өөр юм хийхгүй бол одоо манай кино ревюс тэр чинь бол тэгэл Константин тэгснэ нөгөө нэг хин Нео тэгэл тэр Джон Вик тэр яг л нөгөө манай кино ревюс л байгаа байхгүй. Тий. Хамгийн том жишээ хэн байгаа шүү дээ. Манай хин ах на халдсан том битэх Дуэйн Джонсон. Кино болгон дээр нөгөө л Дуэйн Джонсон. Энэ л байгаа. Яг нэг энэ ах л байгаа гэдэг. Тэгэл нэг энэ нэг царайны мимик юм л яваад гэдэг. Ерөөс нэг юм Дуэйн Джонсон гэсэн нэг штамптай. Гэтэ сая нэг кинон тоглосон билээ. Нэг алдарт боксчны дүр тоглох гээд мань хүн нэг 15 кг хассан билээ. Тэгээ яг тэр өөрийн байдаг гэсэн дүр төрх шал ондоо мейкап цаг шал ондоо тэгээд ярианы юм уу трейлер дээрээс нь харж яхад шал ондоо тэрийг бол би нэлээд хүлээлттэй байна. Кинон дээр Дуэйн Джонсон маань анх удаа бараг тэ штамнаас гарч тоглож ийнэ гэдэг. Өөрөө ч гэсэн үзэж мөзөө ойлж мөрдөд. Өөрт нь аягүй том шалгуур байсан би ч мэдчихсэн л та. Нэг хажууд нь найз нэр шүү дээ. Мань хүн чинь тэгэл тим юмнаас шал өөр төр тоглох том чаленж л байсан байл. Одоо л баяраа бол биднээс л 25 6 хүрч байна. 26 таа. 26 таа гэхэр чинь комеди бол зүгээр ингээд өөрийн карьерийн шатал гэж харсан уу эсвэл бол ингээд за ер нь бол бас хийгээ явна гэсэн тийм зорилготой байгаа юу? Комеди бол ерөөсөө хаяхгүй гэж боддог. Комеди чинь бол амьдралын чанарт ч гэсэн хэрэгтэй байхгүй. Би хөшин болсон ч гадаадын юунуудыг харахад те бүр 80-тай 90-тэй комедианууд хүртэл байдаг. Тэд чинь ямар анаахан байдаг Европ, Америк амьдралын чанар. Хэрэв би яг тэрүүгээр үлгэр жишээ аваад өөрийнхөө амьдралын чанартаа анхаарад зүв болоод эрт унтаа те толгойд ирэх үргэлж зэрэг комеди хийч бас айгүй судалгаа модлого хэрэгтэй байхгүй. Байнгын шинэ юм яа. Тэгвэл би бодсох яг комеди хийх юм бол би хизээч үеийнхнасаа тухайн цаг үеэсээ хоцрогдохгүй мэн гэж би бодсон нэг хөдөл. Одоо нэг юм гоё залуулаг кул ах гэж нэр байдаг шүү дээ. 60 70-тай ярина. Тэгээ харангуут ингээ мэдрэмжтэй. Юм донжиг олчдөг юм яхэр биш те. Айгүй гоё эрг. Тим хүн болоход яг энэ урлаг надад туслах юм байна л гэж ирсэн. Яг нэг хүний лифтэнтэй гацсан нөхдөд аюу хэцүү байдаг шүү. Хэцүү. Айгүй хүн загнадаг хүмүүс бүр хэцүү. Тий. Яг нэг юм юугаараа ингээ загнаад үлдсэн. Бараг багтаал загинжсэн ингээл насан турштай хүн загнаал те. Юу танай ажилтан биш шүү дээ гэдээ бараг нэг жагаа хэлдэг шиг үлчвэр. Тэгэл яах вэ тэгээд. Тийм ээ. Комедигаа бол ерөөс хаяхгүй л гэж боддог. Энээс чи хувирж болох юм зөндөө байгаа. Одоо янз бүрийн контент за том телевизийн арын продюсер те эсвэл зохиол бичих тэрний багт ажиллах креатив салбарт ер нь бүгдэнд хьюмор гэдэг чинь үн төлөвтнөөс ерөөсөө хизээч холдохгүй салахгүй нэг хэсэг учраас. Тэгээ би одоо комедигийн карьер маань эхлэегүй байгаа гэж боддог шүү дээ. Дөнгөж ингээл зүгээр нэвтрэлтийн үе дээрээ явж байгаа. Айгүй холоор харж байгаа учраас бүр нэг юм цэцэхэл тэр цөмөрнө гэдэг байгаа шүү дээ. Тэр мөрөн дээрээ бол би бүр очих хаач байсан гэж боддог. Миний нас мас одоо байгаа байдал ч юм уу те ертөнцийг үзэж харсан үзэл туршлага мөрчлөг тэрэн дээр бол ингээд ерөөс хаамж өрөхгүй
Тэгвэл одоо Монголд цөмөрцөн комеди ер нь байгаа юу? Яг хоо цөмөрцөн гэх юм бол зүгээр зах зээлийг бүр амар дараагийн түвшинд тавьчихсан бол мэдээж манай Идрах чинь яг тэр цөмөрлөлтийн үе дээрээ нас нь нэлээд 34 мөр хүрсэн байсан юм уу? Тэнгүүд надаас ч одоо Батагаас тийм ах юм уу тий? ах штэ. Бата ах багч одоо 92 3 оных л байна. Анх яг одоо миний нас бол яг Бата ах тэр эдийн анх комеди хийжсэн насн дээр байгаа. Ер нь бол тий. Тэнгүүд би яг амьдралын туршлага талаас гэх юм яг нэг арга барилууд нь суралцлах л та. Одоо 7 жил хийжлээ гээл те. Арга барилууд нь суралцлах. Гэхдээ яг тэр юугаараа бодоход том зургаар харахад бол би яагаад ч үл байгаа. Бас судалгаагаас гадна хамгийн чухал зүйл нь ажиглалт юм шиг байна. Ажиглалт те. Энэ хүн яг яаж ийн ямар үйлдэл гаргаж ийн. Жүжигчид нөө дүрийн судалгаа ийн гэдэг. Тий. Бид нар чинь тэрэн дээрээ өөр өөрсдийнхөө дүрийг гаргаж ирэх. Гол нь бас яг манай төрөл жанр нүрээ тайзны тэр одоо этюд одоо реприз дээр биш учраас ерөөсөө л гой юм минутын юм ярьсан ч сарайн дэм төвмүү байдаг ч юм те тэр мөрийн зэвэн ч гэдэг юм те тийм учраас ерөөс яриагаараа л тэрийг аюу гой уран дүрслэх хэвээр тэнгуут аюу Тайсан дээр гэж байжсэн шууд нөгөө нэг уртлын хүн одоо хин ах гэл ингээл ягаад гэдэг штэ тэрийг яадгийг гарахаас өмнө дурандд юм уу эсвэл бол өөний хальт сканд штэ за тэргээр ч нэг хэдэн хүүхнүүд яг өнөөдөр балаа авч байгаа юм да за тэнд нэг халзаа ах сууж ин да юм юм үү те энд нэг ер нь гүйл гэж харж чаа те нэг тийм хальт гүйл гэж харахгүй бол тэр чинь бас эвгүй шүү дээ те нэг гоё юм тайз болгоо өөр тэр нь хамгийн гоё юм лекц тавих яг хөтэй ингээ бэлдсэн монолог уншил шүү те комеди тайз болгоо өөр ордог жоок орохгүй хийч байна орохгүй юм орох хийч бид чинь 3 секунд тутам инээлгэж явах хэрэгтэй тэгэхгүй бол хүмүүсийн анхаарал нь уцаа оролтол нэг инээлгэлээ 3 1 2 3 дараагийн панч алидын орж ирээд гэл инээлгээл их хүртэл инээлээ. Тэгэхээр ч бараг нөгөө акшн киноны монтаж шиг юм шүү. 3 секундын монтаж хийдэг үстэй ингээл. 1 2 3 1 2 3 гэл. Яг нэг тийм гоё ингээд цохилтоор яадаг. Боксер рингэн дээр байгаа юм шиг. Жижигэн монжин те ба ингээл өрөлд мөрөлдөө авч байгаа нэг сетап нэг гэдэг. Өрнөл хэсэг нь жижигэн монжхон ингээд нөгөө хүнийг ингээд жоохон хаалттай байсан байдлыг гаргах. Жоохон баг зэргийн хошин те 100% ажилтдаг нэг юм 40-50% ажилтдаг жоохнуудаа шийдээд жоохон юм инээдтэй вайбнд нь оруулж байгаа. Илэг мэлгэрүү нэг гусаал те. Тэгэл жоохон хүн дүндээ сүулт нь маа гээл нокаут гусгаад хүмүүс бүр илгээ өгөртлээ пимнэвэ цацтлаа гэж. Ер нь нэг жоохон тиймэрхүү. Яг нэг боксерингтэй адилхан юм. Ер нь бал ингэж. Бүр яагаад ч орохгүй байсан тийм тайз хэрэг тохиолж ирсэн бэ? Яагаад ч орохгүй байсан тайз уу? Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Хамгийн анхны тайзд үнэхээр хэцүү байсан. Яа. Нөгөө хэдөө Миний. За. Миний хамгийн анхны тайз. Нэг UFO-гээс гараад одоо нэг NCAA лиг өчөд NBA руу орж ирж байна. Драфтаар сонгогдоод байдаг шүү дээ. Тэгээ сонгогдоод станерэ тэгээ оюутнуудын лигт барыг алж байгаа тий. Өөр ингэсэн комеди клубтэй асар өндөр туршлагатай open mic-д дараалан тэдэн уулаа төрүүлсэн энэ бол баяраа түүний хамгийн анхны тайз магадгүй сүүлийгч байж магадгүй. Тэгэл би гараал тэгэл чинь нэгт сүрдэн. Тэгэл оюутнууд бол байнга үзэж байгаа л ингээ харж чи манай ээжийн найз байд сууж байгаа. Тэгэл би юу ярих юм бэ? Тэгэл эйгөө. Тэгэл хүн чинь бие барил хэлдэг. Тэгэл яг хоо тэр нэг тэлтэрчүүл яг тэрнээсээ гарах гэж хэцүү үст. Тэ нэг тэлтэрчүүл хэцүү. Ерөөсөө анх гарахтаа л ерөөсөө тайзыг энэ тайзан дээр бий л байх ёстой гэсэн тэр нэг гоё. Одоо эготой юм шиг, нарциссист юм шиг тэр. Уусаа нэг хүний урлаг учраас яг тэр ингээл дараагийн комедианыг урьж ингээл дуу яваал тэрнээс өч тэр хүний тайз болж байгаа учраас яг тийм суперстар шиг гарч ирэх хэвээр тэр тайзыг тэгж эзэгдэхгүй бол гараал өөртөө итгэлгүй за юу байна мэн гэх юм бол тэгэл хүмүүс ой таах болж. Шууд зөөгч юм авъя гэл тэгэл тэрийг алдчихна. Тэгээд алдчихвол ёо тэгээ ер нь хамгийн гол нь нон стоп байх. Албаар ингэсэн юм шиг нэ угаасаа инээдгүй юм шиг өнөө гэсэн мэдрэмж төрүүлэх. Ерөөсө зогсож болохгүй. Яаж игэл инээлэх. Ядаж инеехгүйсэн чинь зогсолтгүй ярьсаар л буух. Тэр бол хамгийн тийм гол.
Тэгээд хамгийн гол нь тэгчээд тэрэндээ драмдж болохгүй тий. Драмадж болохгүй тий. Гэтэ гол гоё юм нь юу вэ гэхээр одоо драмын жүжиг гэдэг чинь болохоор ингээ хэдий яадаг штэ ингээд үг мүгэ мартангууд импровизац ордог ч гэсэн гол ноён нуруугаа алдаж болохгүй штэ тий. Утгыг алдуулахгүйгээр ингэж дараагийн өрнөл рүүгээ ингэж заргаж болох хэрэгтэй байдаг бол комедитэй зүйл тэр ерөөсөө нохоо чамаа байхгүй. Хэрвээ алдсан бол тэр үеэс яаж игээд за миний жоок явахгүй байна маа гэж чамаагүй тухайн хүмүүсийг happy байлгах хамгийн чухал. Одоо шилбэл ингээд комедигийн алтан дүр мэддэг. Чи ярьж байхад урд чи хин нэг нь үзэгчээс найтах юм бол шууд ярьж байгаа бас бурхан өршөө гэж хэл. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг хэлэхгүй махад энд нэг тустай зүйл биш. Энд нэг тустай зүйл. Бид нар нэг ааврын дотор байгаа гэдгийг ойлгох гэсэн тийм үг. Тэр хүн шууд ингэж тустай. Шууд болонгуудаа ингээд бурхан өршөө гэж цааш хөрвчтэй. Тийм юм. Одоо хөтөлбөрөн дээр бол Баяраа маань бол хангалттай туршлагатай болсон байлгүй дээ. Хөтөлбөрөн дээр ч одоо 4 жил дараа л да шинэ жил хөтлөө. 4 жил. Одоо тэгэл энэ жилээс бас яг зуны цаг магууд гайгүй бас өмнөхөдөө одол гайгүй дүүрэх шинжтэй. Өмнө чинь бол зөвхөн шинэ жил хөтлөөл ааны хонхны баярууд хэд хөтлөөл бос дүүр нь өөр ажлуудад хэвсэн. Одоо баг дийлэнх ажлыг баг хөтлгөө эзэлж шүү. Сард баг худалч нь баг 20-с 25 хөтлөд байгаа юм яах. Тий. Тэр хавцаа хөтлөд байгаа баг. Тэнгүүт эхэндээ би ингэж бодсон. Хөтөлбөрийн нэг юм юу гэдэг чинь эрхэм мөнөд үзэгчтэй яасан гисэн ба гэх өрн золж байгаа нэтэр гэл те. Тэргээр нилээн хөтлөх гэж би үзчихсэн шинэ жил мэлийг. Үнэхээр яг тэгээ шип биш юм байна. Алдахгүй юм гэж. Өөртөө жоохон дүгнэлт хийгээл те. Надад ч духгүй. Үзэгчд яг гоё хөтлсөн шүү гэж байгаа боловч надад нэг юм таатай санагдахгүй нэг дүүрээгүй. Тэнгүүт нь навш гэж би комеди юм шүү дээ. Энэ ч гэсэн комедиан хүнээр хөтлөж хэлж байгаа мэдж байгаа штэ гэж тал. Би зүгээр комедигийн тайзан дээр баг том өрөөндөө байгаа юм шиг хөтлж хэлдэг. Тэгэл гарангуудаа шууд ингээл амар дөргөө эхлэнгүүтээ шууд тайзнаас нь хүмүүсийн дундуур яваал нэг комеди дээр ашигладаг крауд воркуудаа хийж мэл яг ийм ажлынх нь амт шиг нь хөтлөөд тэрийг би юунээр сарж ирсэн бэхээр би нэг айгүй сериосны хөтлж жагаад нэг байгууллагын дундх нэг воркшоп болонгууд байгууллагаас нэг хүн гарч ирээл дундуур нь инээ чанаагаал яг нэг юм нөгөөтэй тасцсан болох. За манайха яаж ин мааж нэг тэр айгүй оронгоо тэрнээс би ажилласан баг. Яг л ингэх хэвээр байна. Тэгэл тайз болгоо юу хичээллээдэг дөө. Тайз болгоо юу хичээллээдэг. Яг үнэ. Тэгээд ингээ эхлэл төгсгөл ядангуй зүгээр хөдөлтөн дээр зүгээр ихтэлж байгаа юу гэдэг. Одоо надад бол эхлэл айгүй амархан санагддаг болсон байна. Тийм. Эхлэл яагаад вэ гэхээр нөгөө нэг юм олцсон. Ерөөсөө намайг комедиан авчаа гэдэг мэдж байгаа. Би эхнээсээ л энэ хүмүүсийг задлах хэвээр. Тэгэл ямар давуу тал вэ? Би чинь импро сайтай. Крауд ворк сайн хийдэг. Юун комедигийн тайзан дээр ингээд хүмүүсийг хараад зөхиож байгаа юм чи энэнийг зохиоход бол easy шүү дээ. Тэгээд чинь дийлэг шинэ жилийн форматууд нь адилхан байгаа юм чи тэрэн дээр нэг формат зохиочихгүй. За дараагийн ингэж хэлээ, энэнд тэр хийж хэлээ гэл тэр улам ингээл баяжаал хөглөгдөөл. Одоо бол нээлт бол тэгж тийм хэцүү санагдах байлаа. Нээлтийн айцыг гаргах. Хэдэн жилийн өмнө үлээ саяхан жил үү? Нөгөө нэг тэр бом гэдэг чинь. Энэ жил үү? Энэ жил тэгсэн. Энэ жил. Энэ жил тэгсэн юм уу? Тэр нэг постыг ярьж байна уу? Тий, пост. 4 жилийн өмнө зүгээр яг тийм пост бичсэн. За. Өөрийгөө хурцлах гэж жоохон ингээ бүшлэх гээд 2 жилийн дараа тэр хэмжээнд хүрнэ гээд. Тэгээд тэгсэн чинь жил болгоо ингээд нөгөөх memories гэж гарч ирэнгүүт тэр мэрийг шеэрлсэн хүмүүс нь ингээл байн орж ирэл. Энэ маань яасан бол одоо дамаа барьж байгаа марж байгаа ял те. Тэгээд яг 3 мурдах жил тэр тэгээдсэн байхгүй. Яасан цаг чинь болцсон байна гээл амар тэгж мэгэл. Одоо энэ хүн постоор устгах таа магтаа гэл. Тэгэл угаасаа тэгээд 2-4 жил лээсэн билээ. Тэгэл энэ жил окей гээл тэрийг хийсэн. Тэрийг нэг амар тийм бусдад тэгж гайхуулах гэж янз бүрийн чимээгүй зүгээр манай үеийн залуучууд дийлэнх нь Монголоосоо жоохон цухтах маягтай. Монгол орондоо тэгж юм сайхан амьдрах боломжгүй юм шиг бид нар дэлхийн хамгийн болж өгөхгүй газар амьдарч байгаа юм шиг тийм хандлага жоохон гаргаад харна л гадагшаага явах те Монголд амьдрахгүй энэ төрий болохгүй байх бүтэхгүй байна. Тэнгүүт нь маш олон залуучууд зүгээр гоё уран зориг болох юм болов уу гэсэн байдлаар л хоёрт өөртөө хийсэн амлалтандаа хүрсэн гэдэг цэгээ би өөртөө тавих гэсэн. Тийм. Хамгийн нэгдүгээр өөртөө шүү дээ. Тий өөрийгөө л ялан дийлэх те. Өөртөө хайрсан амлалт. Яг гоо тэгэл ахнар махнар гэж гоё орж ижлээ л те. Өстой нэрээ гоё мундаг байна те. Хугацаа нь хамаагүй голомж хүрсэн байна гэдэг. Тэнгүүд тэндээс ч гэсэн маш олон төрлийн өнцгүүдийг ч гэсэн олж аваад хичээл болж аваад. Тийм зүйл гарч. Мундаг байна. Одоо дөнгөж л 25 6 таа залуу. Би одоо чиний насны дээр ч гэдэг юм уу. Тэгэхээр ягаад гэхдээ яг нөгөө нэг үзэж туулсан хорвоо өнөөдөр таадын үед одоо илүү нээлттэй ийм гоё байна тийм ээ. Манай чинь бол одоо бас эвгүй үеийн бачка нар штэ хүүхэд нас маань өсвөр нас маань тийм.
Тэгэхээр бас яг тэгэхээр нөгөө нас масан дээр ч бас байдгүй юм биш. нас маснтай бол байхгүй. Бараг чи чинь тэгэл миний 40 насны үеийг 26 таа үсчихэж байгаа юм. Хүний амьдралын ийм эргэлтийн цэгүүд шал ондоол гэдэг юм байл л тийм. Би таны одоо мэдэхгүй чадахгүй зөндөө зүйлийг одоо бараг үнэлэгдэшгүй зүйлийг би ерөөсөө мэдрээгүй л явж байгаа. Тэгэхээр цаашаа бол та нар бол бүр үнэхээр супер болох байна. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. Бродерс жолоочгүй автомашин түрээсийн үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна. Он залуу Land 200, Land 300, Lexus 570, 470 автомашинуудыг та яг одоо жолоочтой болон жолоочгүйгээр түрээслээд аялал зугаалгандаа гарах боломжийг Бродерсийнхан маань та бүхэнд олгож байна. Залуучууд авч явна уу зү? Залууч авч явна шүү дээ. Би ингэж боддог байхгүй. Одоо байгаа энэ улс чинь айгүй сайхан улс шүү дээ. Ер нь бол бид нэр зүгээр ингээд юм хар бараа юмыг л олоод хідэн медиа золиослол болоод байгаа болохоос биш. Монгол оромч болж бид нэр бүтэж байгаа юм зөндөлөх шүү дээ. Яг үнэ. Одоо 50 нэмэх 60 нэмэх хүмүүс чинь энэ улсыг босгох гэж өөрсдийн амьдрал, карьер бүх юмаа зориулсан байхгүй. Одоо тэр үйлдвэр, багны хөтлийн цемент тэгэл Эрдэнэт үйлдвэр, Багнаар хотыг байгуулах гал, Налахын нүүрсний ургаг байгуулах гал юу хувийн карьер, юу тэр хувийн санхүү манхүү те. Яг үнэ. Тэр бүгдийгээ зориулаад энэ улсыг босгосон байх чи бид нар ингэж энэ улс инглээ тэглээ гэд гоншгондох ямар ч ирэх байхгүй байхгүй. За нөгөө Чилийн Алпакагаа хоёул. За. Яна хольж амсаад маргааш нь жижигхэн шартах. Уус хэмжээгээр шартах гайгүй хөө. Энд ажгүй мэн. Энд чи вайн гэлөө. Тий, байна. Тий. Тэгээд тэрэн дээр нэг тийм бодолтой байдэн. Тэгээд бас миний нэг эмзэгдэг зүйл юу гэхээр хүмүүс хүүхдүүдийнхээ хажууд, бүр жоох хүүхдүүдийнхээ хажууд айгүй их улс орноо муулж ирэх юм аа. Яг үнэ. Тэр чинь бас болохгүй шүү дээ. Тэр хүүхд чинь дөнгөж н хорвоотой танилцаад явж байгаа улс орноо тэгж муухагаар харчлахгүй. Яг голоо багаас нь их орон сэтгэлгээтэй улс орондоо хайртай тийм амж үзлэггүй тэгэл одоо гэр бүлсийг тийм болгож яаж байгаа чинь тэр улс болохгүй байна ингээд тэгээд н эстгийн усаас зайлий энэ өвлийн утаа мутаа хүүхдүүд яж тийм ярьж болохгүй. Багаасаа тийм босоод хизээч тийм юм сонсцоо тэр насн дээр хизээч за энийг орчноо үзий ядаад өсөж шít. Орчноо үзий ядаж өссөн. Тий. Тэгээ эртхэн зайлахыг л бодож шүү дээ ер нь. Шууд хэлэхэд тий. Тэгэхээр хүүхдүүдийн хажууд тийм ер нь бол нэг юм ярихгүй л байх хэрэгтэй л гэж. Наа чин бас гоё өмцгөө шүү нэрээ. Хүүхдийн хажууд тамхи хитээд хүүхдийн хажууд архивити оо гэдэгтээ яг нэгэн адил сонсогдож шүү дээ. Эх орноо бит юм бол тий. Тийм байгаа. Чи уусаал энэ газар бид нар хаа болтохдаг гэсэн. Тий. Миний зорилго бол зүгээр Монголдоо сайхан амьдрах. Тэгээ гадны улсууд руу зүгээр аялах гэж л явах. Баяраар хэрэг аялдаг вэ? Би яг үнийг хэлэхэд бол аялж нэг эхлэх байгаа. Одоо дараа жилээс төлөвлөгөөнүүд дээр би аялье гэсэн том төлөвлөгөөнүүд хийсэн байна. Гэтэ яг шинэ жилийн нэг юм их ав болдсон шүү дээ. Тэрний дараагаас бол өөртөө зайлшгүй нэг юм гадны нэг оронд очиж амарч шинэ орчинд ивж өөрийгөө сэлбэх хэрэгтэй мэн нэг болгосон. Сая энэ өвөл нэг сар Таиланд явсан. Тэгээ сая Хайнан явлаа. Тэгээд чинь Орос, Америк тэргээл ер нь явж ирсэн л да. Япон, Солонгос тэр. Тэгээ комедигийн буйн ч гэсэн аялын тоглолт Монголоор явчих юм уу? Гэтэ яг ажлын биш шугамар гэдэг ч юм. Гэтэ комеди ч юм бол ажлын гайгүй шүү дээ. Ямар тайз байж чирээ хувцснууд чирээ явж байгаа биш. Бэлэн тайзан дээр очивол микэ шалгаал бараг болоо гохгүй тий. Микэ шалгаал гэрэл нь одоос болж байна. Тийм болохоор яг аялах айгүй төлөвлөгөөтэй баг. Гэр бүл зохиож байна уу? Гэр бүл арай зохиогоогүй л. Гөнгө хийж явж байгаа л сайхан гоё бүх юмнуудаа гоё доктортой болгож авч байгаа л. Яг уу сайхан үерхэж байна. Үерхэл болоод эсвэл одоо манай насны дээр чинь болцдог тий. Хоорондоо үерхдэг, нөхөрлөдөг, нэг нэгээ таньдаг, тэгэл болдог. Яг л тэр үедээ л байгаа юм шиг. Яг хийх юмнуудаа яг л аль талаасаа бэлэн болсон онол одоо тэгэж доктортой гэр бүл гэхгүй бол одоо яг сэтгэлийн хөдлөлөөр бүх юм бас байж болохгүй юм. Тэгтээ нэр одоо ингээд сошиал ертөнц рүү яваад орохоор нэг сүултэж баг юмэр санагдах юм. Сая ч одоо тий ойр ойрхон ямар муухай хэрэгүүд
шүүх хурлууд нь болоод тэгэл ингээл дотор харлаад муухай. Гэтэ тийм болж байгаа нь үнэхээр харамсалтай. Гэтэ тэгэл бид нэр тэгэл тэрийг өнгөрөөл хаж байгаа амьдрахаас арга байхгүй л. тэр амьдрын л та. Амьдрахаас арга байхгүй. Одоо барыг халаад байгаа юм шүү. Ярэ бүр ингээ зуурж мөрөөл. Тэгэхээр барыг YouTube-ийн 175 шиг хурдаар ярьсан. Одоо барыг 0.75 болж байна. Одоо ингээд хүмүүс тэгдэг үү ер нь Юу гэж? комедиан ингээл чаваг ингээл юу гарч ийн ингээл харж байгаа шүү дээ. Яг энэ тайзан дээр чи шинэ юм амар гоё юм чөлөөтэй задгаа байдаг шүү дээ. Яг тэргээр чи хараал ингээл амьдрал дээр ингээл уулзахаараа ингээл нэг юм арагсараа инегээл ингээл юм хизээ нэг инэттэй юм ярьж чухал гэл ингээл Тий, тэгнэ. Тэгээд тэрийг бол хоёр талаар хүлээж авт. Эхлээд бол жоох эмзэг хүлээж авдаг. Одоо тий намайг хүндлэхгүй байх юм те. Бид нар ч бас байнга ингээд идэг. Жеки чам байнга зодтолтол байдгүй л гүдээ. Тайзны характер гэдгийг ойлгохгүй байна. Тэгээд сүулдэ бол тэрийг гоё хүлээн зөвшөөрсөн. Би энэ хүмүүст ингэж гоё дүр төрх үлдээсэн байж тээ. Миний хүссэн биш тээ. Миний хөдөлмөрийн одоо үр шим гарч штэ л гэж хардаг гэсэн. Яг гоо тэгээд бизнесийн харилцаан дээр жоох хэцүү л дээ. Яг гоо сериусны ингээл дийл мэл ярих гэдэг чи урдаас ингээл жоохон маазаал. Магадгүй тэр нь би тэр талаас жоохон эмзэг харсан ч юм уу тэгэл магадгүй тэр юунууд нь илүү гоё харилцаанд илүү тухтай байдаг ч юм уу те. Зарим талаар бол ингээд зураг мурган дор зүгээр л хүмүүс орж ирдэг л те. Зүгээр ингээл доромжлол орж ирдэг те. Тэгэл зөрүүлэл би ингээд буцаал комеди хүн юм чи ингээд зөрүүлэл бантаах үгэлэнгүүд шууд чатаар орж ирдэг. Чи ямар шалж байгаа юмсхаа вэ? Комеди хийгээд байдаг байж юм чи тоглоом даана гэж утсан. Би тэгэл зөрүүлэл тоглоом чиний дөрмөр чинь тоглоол маа гэж панч хийж чи яагаад комент устгах байгаа бэ гэл хэлж байгаа хэрэг те. Тэгээ сүултээ бүр тэр мэрийш тоохооч байсан. Эхэндээ жоохон комеди ихэн жилдээ юм өсчээл жоохон юм шүүмжлээл те. Нөгөө нэг юм хитэн дагагчтай болчихвол тэрэндээ жоохон ингээл баясаал тэр хүмүүстэй нэг анхаарлын төвд байх гал нэг жоохон ингээл хичээдэг үсбэл нэг одоо 22 1 мэгтэй үедээ одоо бол тэр мэр хормор гарч зүгээр. Өө одоо тэгээд нэг юм шиг амьдралын нэг хэсэг болчдөг те. Ингээл унтаас ирэл ингэн гоо. За юу болж байна? Шууд ингээл комент моментээ ингээл хянаал ингээл те. За энэ хитэн лайктай болсон юм бүр амар нэгс бүр 21 22 доо ковид үе юм уу зүгээр тийм болчихсон. Би дотроо болчихсон нэрээ энэ нэстэ болохгүй гэл. Тэгэл одоо бол зүгээр тэр мэр үнэхээр юм наалтгаа хэлсэн. Оо энэ зураг 3 лайктай байна 3000 лайктай хамаагүй зүгээр би урт хүмүүсийнхаа дуртай амиг чигээ би зүгээр өөрийнхөө л хийх юм аяа хүн урахгүй худлаа ярихгүй муу зүйл хийхгүй явахад л надад зүгээр бараг миний түүх угаас үлдэн л гэж боддог болсон бэл. Тийм ээ хэдүүлээ чинь сошиал ертөнцтэй хамталт танилцсан юм чинь. Ер нь бол тийм шүү дээ. Facebook гэж нэг юм гарч ирээл тэгэх чинь яг би ч гэсэн нэг 37 8-тай байхад чи 21-тэй би 37 8-тай тий ялгаагүй л байгаа байхгүй тий бас л юугаа шалгаад лайк майкаа бүртгэл тий ингэж мингээл. Тий би яг энэ Facebook жоохон даа гэж бодсон. Facebook гарахаас өмнө би ингээл баг ахтай үздэг байсан киноны жүжигчдийг ингээл хараад. Тухайн чин ТV зон мар сэтгүүл гарантай зургатаар л гаруул гарна. Үгүй бол би бодсон энэ хүмүүсийн амьдрал нь яг ямар байдаг бол энгийн байдаг бол оо эсвэл шал ондоо байдаг бол яг хаана амьдардаг бол яг өдөр тутамдаа юу хийдэг бол гэл. Тэгээ нэг өснөө сошиал медиа гарч ирснээрээ тэр одоо гоё зүйл миний тэр танин мэддэг хүсэлтэй зэг тавьсан хоёрт нь тэр ингээл тэр олон хүмүүсийг оо энэ хүн чи ингэж явж байгаа юм биш үү өө ашгүй сайн явж байгаа юм байна гэдэг юм харах боломжийг олгосон тий айгу буянтай л байгаа. Бид нар яг голон дэрнийхээ хэрэглээг нь л зөв яаж чадах юм бол асар юм хэрэгцээтэй юм байгаа гэдэг тийм. Яг тэгж ташуурж явсан үе байна. Яг энэ лайк майкэнд донтцсон тийм. Байн хараад нэг постыг л минутад гараад хэдэн лайк өсч гинүү яаж юм. Яа дахиж устгаад орой их юм их солиордгоос байгаа. Тэгсэн айгу сонирхолтой байд энэ хэдхэн жилийн дотор юм өөрчлөгдөл одоо бол AI л ах шиг байна тий. Тийм одоо нэг баахан AI юу. Ер нь түрүү жил чинь нэг баахан хятад кино байсан биз тий. Чи надад нэг тэг мөнгө гэдэг гал. Уушин чи эндээс зайл гэдэг. Наа чи миний ээж. Нөгөө босо формат. Тий босо форматны нэг веб драма гоо тий. Тэр байсан одоо тэгэл. Гэтэ AI бол одоо бүр нэг хэсэгтэй л одоо барай аж үйлдвэрлэлийн шинэ 90 үеийг эхлүүлчихлээ шүү. Тэглээ тий. Шууд юм corporate үеийг шууд ингээд айгүй богинох насжилттай болгочихсон шүү. Corporate дөнгөж эхлээл шууд ингээ AI орж ирэл одоо айгүй урт хугацааны явах. Цааш одоо юу болоо үүсэх. Би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Одоо ингээ AI чинь одоо жишээ нь зүгээр л наад захын нөгөө нэг ChatGPT-гээс л бодохоор
ингээд ийм олон гаргалгаатай ингээд өгдөг шүү дээ. Тэгээ ургалж үзлүүд гаргаж ирэл тэ. Тэгснэ та ийм хувилбартай байж магадгүй хэрвээ та хүсвэл магадгүй яваанда хүний тарих ингэ сэтгэдэг болох болов гэж боддог шүү. Аа парамаа яг AI дагаад уу. Тийм дагаад. Би бол эсрэгээр AI ашигласаар хүний тарих бүр ажиллагаа болчиход байдаг. Аа. Тийм creativity гэдэг юм байхгүй. Эсвэл би эхэнд диплом одоо цаазаар бичгтэй байлцсан. Төсөл тэр бол яг AI-т холбоотой байхгүй. Хүүхдүүд дипломын сэдв өгөөл 7 хоногийн дараа бараг дипломын талыг бичиж ирээд байгаа. Тэнгүүт тэр цаас бол ямар ч үнцнийг үлдээд Яг үнэ. хинээс бол хинээс хайж үлддэг болчиход яг юм бит бодит юмнууд одоо ирж модонд орж байгаа. Тэгвэл бас энэ нэг сайн тал нь юу гэхээр одоо AI-аар чи юм хийж штэ. Ялангуяа Монголын хоцрогдоод байсан кино урлагт бол асар том боломж гэж яриад байгаа юм. Нөгөө нэг visual effect хийдэг тэгээд тэр одоо янз бүрийн тэ CGI хийдэг асар өндөр зардлыг чинь одоо Джеймс Кэмерон хэллээ штэ. Терминатор хийхдээ би юу зардлаа танаад AI-ууд промптуудыг ашиглаж киноныхоо бараг талыг хийнэ гэдгээ өөрөө хэлчихэж байгаа юм. Тэнгүүд энэ өөрөө монгол хүмүүс ч гэсэн боломжтой. Нөгөө Холливуудын тэр амар чадвартай технологи өндөр тэр зардал мардал байхгүй бид нар урд нь те кинон дээр амтныг яриулж чаддгүй л шүү дээ. Одоо AI-аар дурын промптоо сайн бичээл кинон дээр тэрийг ашиглаж чадах юм бол монголчууд одоо те үндснийхээ хэв шинжийг оруулаад 5 шуу мал зал нь хоорондоо ярьж мэрдэг те. Магадгүй супер баатартай кино мино хийх юм бол заавал тэгж нисч үндснийхээ аюутай нэг юм амтны хэлмэл ойлгодог тийм супер баатар гарч ирж юм те. Тэр бүх амттыг ойлгодог. Тэнгүүт амтны амыг яаж хөдөлгөх вэ? CGI байхгүй бол AI-аараа яг тухайн сцен болгоныг хөдөлгөөл амт нь яг ингээд монгол хүний ам дуурайж ярьж мэрээ тэгж хийх боломж биднэрт одоо бүрдээд байгаа юм. Тэгэхээр монголчууд бол ерөөсөө улсын хөгжил төр эдийн засгаараа хоцроод байгаа боловч яг техник технологи талаараа яг зарим салбарууд гүнзгий салбар дээр хоцорж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол бид нар яг дэлхийн мэдээл секундын өмнө гарахад секундын дараа ирдэг цаг үед одоо кино урлаг мөр тийм ч улам супер болно шүү дээ. Улам супер болно тийм. Тэгэхээр кино урлагийнхан маань би бол энийг те одоо таны подкастт орж байгаа. Энэ бол AI бол ирээдүй шүү. Та хэд маань Холливуудын хэмжээг тэр их зардалгүйгээр очих болох ирээдүй. Одоо ингээд видео монтаж хийдэг тэр график хийдэг хүмүүс те одоо зүгээр л AI амар сайн сур. Одоо тэр CapCut мат одоо хүн бол ашиглаад эффект оруулаад сурчлаа шүү дээ тий. Хүн болон контент хийж чад. Тэрнээс одоо яаж илэрх вэхээр тэгэл Premiere Pro, Premiere одоо юу мөн дэр ингээл тий юм хийж одоо тэр AI энэ промптууд янз бүрийн юунуудаар лицензийг авч хагаад юмудаа хийж одоо тэр бол одоо кино урлагийн дараагийн хөгжил гэж бодоод байгаа юм. Амар тэр CGI рендер хийж мэддэг юмнуудыг одоо тэр рендер фармад ажлын хөнгөлөлтөг шиг тэр олон тэр дүр зураг найруулагч л одоо бүр ингээд киноныхоо pilot дугаарыг хүртэл ингээд зарлаг гарахгүйгээр хийдэг болчиход байгаа юм. Шууд AI-ийнхаа юун дээр нэг зүгээр нэг графикаараа тийм брэнд бүкээ гаргаад за нэг персоногоо гаргаад энэ ийм хүнтэй эндээс ийм тэдэн настай ийм сандалтай энэний өмнөх түүхэн тэр за чи ингээд бодчих одоо тэнгууд энэ цаашаа ийм шатамжлагтай тулнаа одоо яг ийм үеийг хиймээр байна би нэг спонсор авах гэж байгууллага бла 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 гэж орчуулагч хэрэгтэй байхгүй тий яг үнэ. Тэгэл хийхэд зүгээр тэр pilot дугаар ямар ч тийм юу байхгүй. Тэгэл энэ тэнд спонсор авахд за нэг ийм ерхий концепц нэм байгаа өнгө төрхний юм байгаа. Бид нар ингээд ингэж тэгж чам зардлыг ингэж таньж бууруулаад бид нар ийм ногоон санхүүжилттэй хийж байгаа гэж байгаа. Ингээл кино урлагт бол амар том боломж гэж би хараад байна. Ч одоо бүр өстэй амар бол. Баяраа өөрөө яаж ашиглаж AI-г би бол одоо юу ядсан шүү дээ. Би ч нэг борлуулалт айгу хийдэг. Хөсөө урсан ажилласан хорон мөч хамтын хөдөлмөрийн үр шин бүхэн бидний амьдралын төв хөлөн үлддэг. Нар мандах бүр шин боломж, нар жаргах мөч бүр эргэцүүлэн бодох боломжийг бидэнд өгдөг. Энгийн хэрн хамгийн тансаг мэдрэмжийг өгөх эдгээр мөч. Хайртай дотны хүмүүстэйгээ хоолны ширээний ард суух. Энэ л тансаг мөч бидний зүрх сэтгэлд үүр тоногшин үлддэг. Хамтдаа цуглан хоол идэх нь амьдралын хамгийн том тансаглал юм. Хаанч сайхан хооллоо. Онлайн шопуудтай борлуулалт хийдэг. Тэнгүүт одоо ерөөсөө л миний хийж байгаа юм юу ш. Instagram, Facebook мөкөр ерөөсөө ингээ хүн болгоо ингэж оператор гэж одоо байхгүй. За. Бүх юм AI. Хүн хариулангууд яг ChatGPT-тэй танд юугаар тусдах бла бла бла. Тэр хязгаарыг тогтоогдож шүү дээ. Програм бичвэл. Тэнгүүт програмыг би бичих чадахгүй бол AI-аар бичдэг програм.
тэрэнд нь ойлгож чадахгүй бол тэрийг ойлгох хөрвүүлдэг програм байгаа. Тэрэнд нь яханд бол чат GPT гэсэн эхэлж байгаа. Над ийм санаа энэшээ би инхэнд бол ийм хэрэгтэй байна. Тэрэн зориулсан яг тэр програмд зориулсан тийм кодны хэлээр надад юм бичээд өгөө паа гэж дамжаал явангууд тэгэл борлуулалт нь ингээл өөрөө шивдээ гараа явчихдаг. Одоогийн шиг тийм хуучны шиг тийм вебсайт хийгээд тэдний сая $, тийм тэдэн мянган $, тэгэл тэрэн дээр чинь тийм банк хөгжүүлж идэг тийм юм байха болцсон. Тэгэл одоо нэг товчлуур дараал нэг санаагаа өгөхөд шууд Instagram-ын бүр ингээд сараар нь постууд дээр гарч ирдэг. Тийм юм өдр болцсон байхгүй. Тэгэхээр энэ бол асар их хүний цагийг хөнгөвчилж байгаа. Дээрээс нь асар их хүний ажлыг одоо булаах тийм юу гарч иж байгаа учраас бид нар яалтчгүй нөгөө нэг төрөний ярьдаг шиг лифтэндээ гацаад илгүү энэ хөгжилтөд хөл нийлүүлэл алах хэрэгтэй. Байнгын өөрсдөө бид нар чинь урлаг соёлын хүмүүстэй ялангуяа урлаг соёлдээ бизнес тэгснэ одоо энэ хүмүүс чинь яг энэ нийгмээсээ төрүүлж алахгүй болохгүй болчихдог. Нийгэм юу сонсож जैन тэрийг хий гэдэг биш. Яг би юм хийгээд тэрийг нийгэм лүгээ сонсоолъё гэдэг нь үзэл суртал өв тэгчд байж ижил болохгүй. Тэхийн тулд бид нар амар шаргуу байжгаад шинэ юмуд айгүйх боддог. Тэгээ өөртөө юм хөгжүүлдэг байх хэрэгтэй. Би хамтар зохиол бичиж үзсэн л дээ. Тэгээд яг AI-аар тэгэн гут яг нөгөө яг хүний тийм нэг уянгалаг юу чадахгүй гэсэн. Тий нөгөө би нөгөө сценийг гаргаж ирэн шүү дээ. Ийм сцен гээд нөгөө санаагаа өгөн гол би болохоор тэгж ашигласан юм. 4 вариант гаргаад ирж байгаа байхгүй тий. Туг гэдэг ингээд нэг. Тэгвэл тэр надад таалагдахгүй шүү дээ. Надад таалагдахгүй гэдэг шүү дээ. Энэ арай л биш байгаа тийм. Тэгэнгүүт надад ороод ирчихлээ. Жог мяа хувилбар өгчөөр хүн сайжруулцдаг шүү дээ. Тий. Одоо жишээ нь би ингээ гацчих шүү дээ. Яахаа мэдхээр за энэ тоогны шүлэг яах вэ гэд гацчихгууд энэ тоогны шүлийн тэгвэл ингэн гут вариантууд гаргаад ирэхээр би дахиад өөрийнхөө вариантыг гаргаж гацхгүй байх магадлал нь арай илүү юм бэл. Технологийн дэвшлэлээр нэмээд таны үзэж туулсан туршлага мэдлэгч нэмэгдээд амар хамтрал болж. Тэгээ ороод ирдэг юм бэл. Энэ бол өстө нэрэ баг бид нар баг ингээд хөөсрүүлээч чамаг юу н ярьж явах хэвээр сэдв байгаа. Гэтэ яг энийг ойлгох энийг үнцнийг ойлгох хүмүүс сэр их байх юм дэ. Гэхдээ мэдээж бид нар хүмүүсийн тэр зарим орлуулж чадахгүй зүйл байгаа. Тэрийг яг бид нар өөрсдөө толтол гүйцэтгээд бусад зүйл зарцуулж идэг цагаа тэнцэнэ 10 болох юм дээр хагас алхаал бусад 9 хагас алхамаа нөгөө нэг урд нь хийжсэн зүйлээ улам сайжруулах зүйл дээр илүү ажиллах гэж юм. Тийш шүү. Тэгэж гоё цаг хугацаагаа менеж хийхгүй бол одоо баг кино өдр матуурын зарим мөрсөн өдр рекламууд авахгүй шүү дээ. Матур руу явахгүй зүгээр л чамаа грин скрин дээр авчи. Арталтан зүгээр яг нэг юм юу те тэрэлж ийн заяа. Ийм амар HD зургийг тавингуудаа энэ хэсгийг ингэж камераараа хэдэн градусын юун дээрээс гэрэл нь ийм 4500 гарч юм уу те. Тэгснэ хажуунаас нэг ийм манлайт яасан ийм гэрэл мэрлүүд ингэ тавигдсан. Тэгээ эндээс тэр өнцөг рүү ингэж тусгаж байгаа. Гадаад хэдэн градустай тэдэн үйлрэл тэдэн сарын тэдэн магадгүй те. Тэгээ тэдэн цагийг нар тэн дээрээс тусцсан байна. Ийм дүрс өгөөтгөө гэхэд тэр зургийг шууд амжилтж байгаа юм. Тийм болцсон. Тэр нэг Star Wars-ийн Mandalorian гэдэг кино чинь ийм орчинд нь очиж ерөөс студид хийсэн кино шүү дээ. Артын дэлгэцэн дээр нь ледээр бүх юма зодсон юм. Одоо тэр лед мэдээ зардал мардалж ер нь ирээдүйд хумигтаар болоод байгаа байхгүй. Дурын бажик одоо зүгээр өөрөөсөө Instagram, Facebook-ийн контентууд нь ийм Холливуудтай биш юм ахэд энэ тгийн Болливуудын кино шиг хэмжээнд очино реклам гэдэр бол. Ингээ тгий скрипт амар юм бол. Бараг креатив директор гэдэг мэрэгжил бараг яг үнэхээр чадвартайнууд нь л үлдэх байх. Яг тийм зах зээлийн юуг нь таньсан л тийм юм болох болоо гэж боддог. Энэ бол тийм баг. Хоёул баахан л одоо хийвэл оюуха ярьлаа. Тэглээ яаж яахгүй. Тийм юм байлээ. Тэгээд ядч явахгүй тэр орчин цаг үе тийм л болж байгаа юм чи одоо өөр ялтай л гэдэг тийм ч. Газ мэдрэл дагаад яахгүй л болвол тийм шүү дээ. Энд суучаал яг нөгөө лифтинг байгаараа тий. Лифт ингээд дүрхэлцээ бол энэ дүрхэл ёстой байл тий. Тэгээд ялтай. Тий машины дугуй зөөвөн байх ёстой байл. Тэгж игээд болохгүй байхгүй тий. Яг олон талаас нь үзэл. Танах чи хэдүүл юм бэ? Манайх уу? Гэр бүл үү? Тий. Аав ээж тэгээд 3 дүүтэй. Айлын том. Баг дүү маань одоо энэ жил дүүрэн төрсөн. Дунд дүү. Нэг ковидын дээр ярьдаг штэ. Тийм 3 дүүтэй гэдэг. Тий 3 дүүтэй. Тэгэхэд чинь бүр баг дүү бүр дөнгөж төрөөд. Дунд дүү чинь айгу
ийм гэр бүлийг эдэлсэн байж хандан дарагдах. Тий нөгөө усаа татчихгоотай. Усаа татангуудаа нөө сэрэхгүйгээ би ингээд тэр мэрийгээ тагилдаг бол тэр бол яг үнэн бохгүй тий. Аяг маяг угаахтаа бүр үнэхээр чимээ мэмээ барахгүй. Халуун шүл сорж иж ингээд бүр амаа түлэн байж ингэж сордог үе байсан. Хүүхэд тасардаг хүмүүс бидэндээ ингээд үлгэдээ өгч нэг тавихаараа ингээд уйлж сэрчил хэцүү хөх тий. Тэгээ ингээд тавьчаад ингээд гараад ороос нь авч чадахгүй энд амьдрал хэсэг өрөндөн ш. Тэгдэг байж тий. Яг ингээд орон дээр тавих гээд ингээд жоох ингээд яг ингээд хөлөнд орж гараа авч чадахгүй энд орыг амьдрал өрөндөн хөх тий. Бадаараа л. Тий. Хөл мөлний чи ажиллагаа бас харамгшиг шиг болно шүү дээ тий. Хөлнийхөө яг эрхийн урын хоёрыг хавчдаг. Энэгээр юмнуудаа яг л би нэг удаа бүр шидэж юу байсан ингээд өдөр унтаад оройс ирээд дүүс ирээгүй байдаг. Босч чаддгүй. Тэмтэрж жагаад нэг юм удирдлага аваад хөлөөрөө маш хитэд гэрлээ хасаач. Хончлээ. Тийм л болчих. Хөөх юм. Тий. Манай гэрт бол хулан унтахад л тийм бит. Одоо идтэй. Үгүй ээ хулан манай ихнэр. Ихнэр. Тий. Одоо идтэй. Шал өрөө бол. Манай ихнэр чи яг тийм нохоо унталтай. Жижигэн чимээл сэрчдэг. Тэ одуулсангүй гэдэг байхгүй. Тэгмүүд бид нар чи ерөөсөө яг одоо 2 хөө бид 3 ч юм болоо яг гэрээ эзэн гэртээ гитэл гэдэг. Яг гитсэн байдалтай байдаг байхгүй. Одоо хөө мавч гэртээ гитэл. Тийм байна. Тэгэл одоо 3 дүү. Холоо их зайтай гарч штэ тий. Дүүнэр бол тий айлын ганц нилээ явсан. Тэгвэл чи бас тий хэлж мэдлээгүй. Тий атмаа олон жил явсан биш үү? Атмаа олон жил явсан. Гэтэ гэрийнхнийгаа тэгж бас атмаандаггүй. Тийм. Тий. Жохон биедаасан байх юм уу? Гэртээ жохон ганцаараа хөлдөг гэсэн. Тэгэл нөгөө нэг аав нөгөө гадагшаад өгч. Аав гадагшаад өгч явцсан. Ээж ажил хийн. Тэг би чинь гэртээ үлдэнэ. Тэг хар нэлхаараа 9 настай хоол моол хийж сураал. Нэг өдөр би өсөж өгөх гээд. Хоол хийж гинэ. Нөгөө нэг хятад нэг юу байдж штэ нэг юм тогоо байдж штэ. 3 нэг юм улаан юутай нэг доош болдог. Тэр нь яаж ажиллаж мэдгүй зүгээр ихнийгээ ингэчээд хоёр дахь урд нь тэрэн дээрээ би хоол хийгээд будаатай урах юм. Ямар ч будаагаа бол агшааж сурцсан байсан. Өндөг мөндөгөө шаарддаг байсан. Будаатай урах хийнэ гэ. Тэгээ бүр яахаа мэдгүй. Махаа их шүлдэг юм байна. Яг сурж явах. Тэгэл яг яаж амсахаа хизээ болох юм мэдгүй. Байжгаал жоохон байжгаал айгаал зөө. Салгаж байгаа штэ. Жоохон байжгаал өсгөрөө нөгөө хуурд. Тэгэл жоохон байжгаал айн. Хоол муу юм болоо биш болоо гэд. Тэгэл айн. Тэгэл 5-10 минут хөвтөл байжгаал дахиад өсгөр нөөтө хуурд идэхгүй. Тэгж чаар хөрхи хоол болцсон л лээ. Хүмүүс нь усмас чийгөө тэгээд жоохон тосмос хийгээд жоохон усмас жоохон хийдэг мэдэл тэрэнд нь ингээд хуурсаар хагаад хуурх болгон дээр ус хийгээл те. Тэгэл азар тэр намттай хоол болоод будаатайгаа нэг хольж хутгаад тэгэл орой өвөөг ирэхэд ээжийг ирэхэд хоолыг хийгээл итгэхгүйсэн. Чи өөрөө хоол хийсэн юм уу? Тий би хоол хийсэн. Тэгэл тэр л буруутсан. Тэрнээс хойш би гатахгүй ирсэн. Тэрнээс өмнө 6 мургаатай 5 автатай манай эмээ намайг суулгачаад боосны гурил, баншны гурил мөрөл илдвэл. Тиймэрхүү нэг юм аж ахуйч юм бол ингээд хүүхдийн юмд аягүй нөлөөлдөг гэсэн үг тий. Намайг тэгээд дууны үгнүүдийг аягүй ингэж задлж уншуулдаг гэсэн байхгүй эмээ. Би жоохондоо ойлгодог гэсэн чи одоо ингээд ойлгонгод Мамуу Наашир гэдэг дуу мууч аягүй тийм хүүхдийн хэрэгцээтэй бүх юмыг дуулцсан дуу байхгүй. Цаагаар мессеж чинь тий. Мамуу Наашир манай тойлоо тоглоё. За хүнтэй нөхөрлөх тий. Аав ээж хоёрын авчсан тоглоом биш үү? Хүнтэй юм хуваалцах. Морь хүнжтэй авхий, машин барьж явъя. Монгол ахуйтайгаа ойрхон баг шинэ юм өөрийгөө сорих тий. Сонирхолтой байх. Ном сонин уншия. Өдөөж ойлгомжтой. Ногоо модоо тарья гэж байгаа юм. Хүүхэд насанд хүн болж төлөвшөд бүх хэрэгцээтэй зүйлийг зүгээр л тэр гайхалтай дунд шивгээсэн баг. Нэг л дунд дээр тий. Нэг л дунд дээр тий. Бүх бадгуудаар нь. Ном сонин уншия. Тэгэл тэр чинь хүн болгоо ингээд хүний талд ухамсарт нь байгаа юм. Ном сонин уншия, ногоо модоо тарья. Мамуу Наашир манай тойлоо тоглоё. Хүнтэй гоё нөхөрлөж тий. Тэр мэр. Тэгэл тэр мэрийг одоо өвөө эмээгийн хэлсэн юмнуудыг би одоо л ойлгож байна. Бид нар чинь ингээл тийм довлуун зам байна. Өсвөр насны үе дээр та нар намайг ойлгохгүй байна тий. Би чинь дүү мүүгээ хараад гэртээ байж идэг байхдаа намайг юусоо ойлгохгүй. Манай үеийнхэн гадаа энэ сааданд байгаад байна. Гадаа тоглоод байна. Би ингээл гэртээ дүүгээ хараал тий. Тухайн үедээ бүр ингээл айгүй л ингээ стресстэй нэг юм өсвөр насны одоо бодоход ерөөсөө тийм буруудсан юм байхгүй л. Магадгүй би тэр үедээ яаж буруу зүрх зүйл сонирхож зам амаа алдах байсан мэдгүй те. Тэгэнгүүт дээрэс нь одоо тэгэл
янз бүрийн юм дээр одоо ингээл өвөө эмээ гэл юу хэлдэн штэ. Тий. Тэгэл тухайн үедээ энэ generation gap гарч ийн орчин үед шал өөр болсон ингээл дотроо бодно. Нүүрэн дээр бол заа өвөө заа эмээ гэл хийж байгаа ч гэсэн дотроо бол ингээл бодно одоо цаг үе өөр болсон гэж байгаа ч гэсэн яалт ч өвөө эмээ аав ээж нар бүх зүйлийг мэдчихлээ тийм л. Бид нар хизээч хүүхдэд муу зүйл хэлэхгүй. Яг. Одоо ингээл те. Одоо ингээд Өсгөр чинь ахуулаад ингээд яг хажууд чи байж байгаа юм шиг яг. тий мэдчихэж байна. Миний зан аашнаас ахвал бүх зүйлийг мэдчихэж байгаа тий. Яадаг юм мэдчихэж байгаа юм. Би ч бас нэг тийм хэцүү ааштай ч хүүхд байгаагүй. Гэхдээ тэгж дотроо юмыг хүн тунгааж боддог л байсан баг. Тэгэл ингээд шагаа гаргаж болдгоо гэдэг би яг л 10 жилийн 10 11 ангитай юм гэдэг ойлгохгүй. Нэг шагаа гаргасан кет мет гэдэг чинь амар модон дараа тий богинохон өмднийгөө шоу мэдээж шүү дээ. Тэгэл эцээ тэр нь тэгэл бөөр мөөр гэл хэцүүдчихлээ байхгүй. Тэр эцэд нь л ойлгож байгаа тий. Тэгэл одоо би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нар ер нь ахмадуудынхаа үгийг дээд үеийнхнийхээ үгийг ер нь аягүй сайн сонсох хэрэгтэй. Тэд нар бол биднээс илүү олон оймс илээснээс ахуулаад чамаа гэсэн сэтгэлтэй байгаа учраас биднийг аягүй сайн ойлгож бидний төлөө л юм хэлж байгаа. Тэрнээс хэн ч өөрийнхөө эрх ашигын төлөө хүн чинь ингээл хөвгшрөөл 60 70 таа болоод тэр ерөөсөө өөрийн эрх ашиг гэж ер нь байхаа болчтой юм бэл. Хүн болгоно миний эдүү хүүхдүүд миний ач зээнэр гэлдэг ч тий. Тэрийг харин ойлгож зөрүүлээд бид нар хайр инэрлээ үзүүлэх хэрэгтэй байна. Бид нар өвөө эмээ нэртэйгээ очиж айгуусан ярих хэрэгтэй баг. Залуугийн дурсаж тий. Залуудаа тэр хүнийг ямар гоё омголон байсныг, залуудаа юу хийж бүтээж магадгүй ингээл үеийнхаа найз нөхдөдөө ярьдаг байсан ингээл ам уралдаал ярьдаг байсан зүйл одоо найз нөхдөд байхгүй, ярих хүн байхгүй. Гэртээ ингээл гэрийн мухард байж идэг хүмүүстэй бол бид нар очиод яг тэр залуу насныхын найз нөхөчг нь очиод бид нар ярих хэрэгтэй. Тэд нар чи айгу асар хань хэрэгтэй баг шүү. Тий. Айгу ярих хэрэгтэй байхгүй. Тэгэл би яг эмээгээ өнгөрөөл тэрэн дээр айгу харамссан. Ингээл би чинь яг тухай чинь циркийн сургуульдээс мэдээж бэлтгэл сургуульд айгүй ихтэй тэгэл эмээгийн бие муут ус асаргаанд байсан би цагаан сараар очиод ганцаас очдөг байсан тэгэл сүүлд тэгэл эмээ намайг нэг ирэхгүй мүү гэжсэн би яалчгүй амжааг байхгүй. Тэгэл байжсэн чи орой ирсэн чи эмээ өнгөрцөн гэл. Тэгэл тэрэн дээр жоохон харамсаал. Тэгэхээр хин нэг харамсахгүй бол эмээ өвөөтөөгөө те аав ээжтэйгээ хамаатны нагад цах авах нэртэйгээ айгүй сайн ярьж байгаа. Бид нар маа л бидний нэг гэр бүл энэ одоо гэр бүлийн модыг үндэслүүлсэн үндэс тэгээд зангидж байгаа хүмүүс байгаа. Өстэй яг үнш. Авгах гişнэр тэгэл нэг нэгээр одоо ингээл өнгөрөөд байгаа хөөх. Одоо нэг 80-та гөгшнөөс өвөөгөөсөө ч юм уу тийм ингээд гөгшнөөс яг туулсан амьдралын нэг одоо юун төлөө энэ утас мотос ч амар бичдэг болчлаа шүү дээ. Тийм үстэй. Зүгээр утас тавьж байгаа л гаргал 100 орх юм шиг нэвтрүүлэг хийчихэж. Тийм гэртээ те. Тийм гэртээ. Тэгвэл хүн болгоно зүгээр зурагнаас өөр юм үлдээгүй байна гэл. Тийм. Одоо ч тэгэл тийм л байхгүй те. Бид нар яг л гоё ярих хэрэгтэй. Тэр хүмүүсийн зүйлийг гоё баримтжуулж үлдээх хэрэгтэй. Үр хойчтой ч гэсэн танаа ингээд өвгцөг чи ийм хүн байсан гэдгийг уламжлуулж явах хэрэгтэй. Тэгээ миний түрүүний ярьсан шиг бид нар үр хүүхдүүдэд хооронд нь аягүй сайн найзлуулж нөхөрлүүлж хамаатан саднаас илгэмсэг. Тэгэхгүй ингээд харангууд хамаатнуудтайгаа харьцдаг юм ярьдаг гэсэн зөндөө. Манай тэр талынх нь бараг танихгүй байна. Нутаг нь аль вэ? Манай аав бол за баян онгорыг л гэж ярьдیں гэсэн би жоохон сонсоод байгаа эмзэглэдэг. Энэ ч нутгаач мэдхгүй шүү дээ тий. Хэдий чи хотын урбан амьдралаар амьдарч байгаа ч гэсэн чиний бүх карьер энэ чиний төлөвсөн ч гэсэн чиний тэгэл унсан газар угаасаа бас ядаж тэгэл цус ойртолтоос ахуулаад чи юу бүх юм мэдчих хэвээр. Нэр танаа өвгд эдсүүд аль нутаг болсон. Манай аав болохоор Булган аймгийн Могцсон байх. Булган. Ээж болохоор Сүхбаатар аймгийн Асгацсан байх. Ээж тал Асгацсан байх. Аав талынх нь Дарганг Хошууных. Өбөр нэг болж ларч юм уу? Юу нэг гэдэг нь Дарганг гэхэр чинь Дарганг Сүхбаатарх байхгүй. Ээжийн ээж тал Асгацсан байх. За. Ээжийн аав талынх бүр Даргангийн Хошууных. Даргангсан байх гэсэн. Тэгэхээр бас гэж аяга хоёр талаас нэг нь тал нутгаас нэг нь хангаан нутгаас тийм биш тий. Гэх мэт чинь бид нэр ингээд удам судар 3 сая хүнтэй болсод энийг аягүй сайн мэдчих хэрэгтэй. Ургийн бичгээ бид нар хөдөлж явах хэрэгтэй. Өнгөрсөнд яг түүхтэй хүн танихад хүртэл аав ээжийн ген удамшдаг тий. Зан чанар яг ямар зүйл хийсэн хүн юм бэ? Тэрийг аягүй сайн мэдчих хэрэгтэй. Манай том ах удам цаг юм байна гэж хийгээд тэгээд тийшээ оронгууд ингээд яг ингээд саяны ярьж байгаа ингээд удмын модоо үсгдэг байхгүй. Өөр дээд өвгөөсөө ахуулаад ингээд доошлоод ингээд тэгээ өөр дээр ирээд. Тэгээ тэн дээрс ороод харж ясан чинь 1898 онд одоо миний өвгийн өвг эцэг иш чангсан гэж хөгшин байсны тийм фото олж гарсан баг. Юутэй? Фото олж гарсан. Фото? Тий. Иш чангсан өвг эцгийн. Тэр надад аягүй сайн санагддаг юм. Одоо манай айгүй ойрхон юм ээ зөө.
Одоо ээж гэсэн. Одоо амьд байгаа. 90-д Оо юм байгаа сайхан байхгүй. Тэр хүний удам нь гэсэн чинь ийм дарган гошууны тийм отго жинстэй ноёны гүнж байсан. Тэрийг бид нар хизээч мэдээгүй. Зүгээр л би аавга нагц талынхаа эгч нарын ярианаас л зүгээр хальт сонсож байгаа. Хальт сонсоход л ийм мэдээ орж ирэх надад айгүй үнцэнтэй байхад бид нар зайлшгүй тэр удмынхаа тэр үнэлж явдаг баримтлагдаг зарчим те. Тэр дахиж шүтдэг уул ус овоо тэгээ тэр юу мó өдрийг бид нар айгүй сайн мэдчих хэвээр. Тэгэл хүмүүсээс ингэж шүтлэг гэж ярихаар л жоохон юу л яадаг л да. Жоохон ингээл мухар сүсэг рүү тий. Би бол яг хөө зүгээр жоохон реалист улс үүртэй хүн. Гэхдээ шүтлэг гэдэг зүйлийг би ерөөсөө үүсгэдэг. Тэр үнэхээр яг байдаг болол бид нар тэрийг шүтэж. Одоо ингээл бидний шүтдэг Кристиано Роналдо, Месси тэр чинь бол тархтаа хүртэл ингээл тэнгэр нь ингэж мэгэл тий. Дандаа ингээл залбирж мэлбраад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ядаж тэр хүмүүсээс хүртэл тэр тусгалыг олж харахаар байгаа. Ядаж тэр чинь өөрийгөө ялан дийлгэж гэдэг юм уу, өөрийгөө хорцлох буруу зүйл рүү яахгүй тэр нэг юм ёс суртахуун этик моралд маш хэрэгтэй зүйл. Тийм маш хэрэгтэй. Тий. Дайнд ажны чинь ингээд овг тэр чинь нэгтгсэн зүйл нийтийн үзэл бодол тэгээ дахин шүтдэг уул муул байхгүй. Бид нар энэ уулыг ингэж түшгэлж яадаг байсан. Юу вэ? Танаа шүтэн чинь нар юм уу? Бид нар ч бас өдөр болго нарыг хардаг. Бид нар өглөө болгон нар руугаа залбирдаг штэ гэл. Тэгвэл бид нар чи хоорондоо дайсагнах ёсгүй юм байна штэ гэл. Балар итний хүмүүс чи хоорондоо өөрсдөө хэлэр тэ. Тэгэл ингээд овг аймаг гэдэг юм байсан. Тэгэхээр энэ шүтлэг гэдэг зүйл бол тэгж боддتي. Яг би зүгээр нэг яг тийм бурхан багш юм шиг ингээл те. Хувь заяагаад би даатгадгүй. Гэтэ ийм хойштой үүлийн үрч тийм үү гисгэн зэрлүүлэлт. Тийм зүйлд итгэдэг. Одоо ингээд хүн муу зүйл хийх, хүний гомдоох, хүн худлаа ярих, хүн луйвэрдах гэдэг бол алстаа ингээд үүлийн үр нь ирж идэг тийм. Тэгж би боддог. Яг үнэ. Саяхан нэг ийшээгээ тэрэлжин ийшээгээ зүгээр нэг агаар цэлхэнд гардаг ш гэрүүлээрээ тэгж явж байгаа тэр нэг тэрэлжин нэг мэлхий хадны цаана байдаг нэг юм сүм байдаг штэ. Гүнжтийн сүм. Тий. За. Тэнд очижсэн чинь тэгээ дээшгээ алхаа явчихсан чинь гоё үг таарлддаг байхгүй тий. Тэгээ хулан бит хоёр энэ яасан гоё үг гэхэд хар ус суслаад өрөм гордох. Тэр дахад өрөм гордох. Тий. Тэгээ логикт л амар зөв байгаа. Тийм ээ. Хар ус буцалгаад өрөм гордох. Хар нүгэл хийчээд тий буян гордох. Сайхан амьдрал гордох ч. Тий сайхан амьдрал. Тийм байна. Хөөх ямар гоё. Тэгэд ер нь бол яг зөвхөн энэ гоё нөгөө буддын энэ гоё философийн яг нөгөө нэг библийн шиллүүч шиг аягүй их түгээж байгаа сайл гэж би бодоод итгэв. Үнэ. Тэн дээр чинь бол тэгэл ер нь бол тэгэл олон шашны урсгалууд Коран сударч байна уу, Библи ч байна уу, одоо сударч байна уу те. Бүх зүйл тэгэл ер нь их дэлхийн сайн сайхан хүн төрлөختний сайн сайхны төлөөлөл байх шүү. Тий. Ер нь л дээ агуулга одоо үзүүлж байгаа тэр сувгууд нь л өөр болохоос биш те. Яг үнэ. Эцэц дээрээ бүгдээрээ л тэгэл болдог л. Зүгээр нөгөө ядархаараа л хүмүүс жоохон шашинлаг болоод нэрдэг гэх яриад идэг шүү дээ. Жоохон ингээр яалчихгүй шашинлаг болдог гэл. Жоохон ичиттэл болох гээд идэг болохоос биш. Уг нь бол би бол философт дуртай. Тэгээ дээрэс нь буддын шашны нөгөө нэг амар амгалан байх нөгөө нэг бясалгал энд нь илүү дуртай бас. Тэгэл гой буян үлдээл явхад тэгэл хүн ер нь ингэдэг байхгүй гэл тэмцэл хамгийн эцсийн вариант нь тэгэл өөрөөсөө гаднах зүйлээс л тусламжтай байх. Гэж боддог. Тийм л. Тэгэл туслаач тэр. Тийж л бодож байгаа. Хоёулаа ч өөр сэдв бүр айгүй ингэж явж тээ. Тий, яадгийг гоё штэ. Тэгтээ ингээд яг залуу хүний хувьд бол аливаа. За. Би ч одоо ууддаг өгчээд нүдэн дээр баахан вайн уу. Тэгээ ер нь бол вайн уудаг л. Вайн бол уухгүй. Тэгээ ер нь бол уудаг. Гэтэ эндээс хамгийн уух боломжтой нь одоо энэ байх юм. Тийм баг шиг нь тий. Хамгийн уух боломжтой. Альпака тэгээд нэг юм хэд чихэрлэгч биш. Бас нэг тийм юу хатууч биш, хуурайч биш тий. Их хайтайхан вайн. Хөсөө урсан ажилласан хорон мөч хамтын хөдөлмөрийн үр шин бүхэн бидний амьдралын төв хөлөн үлддэг. Нар мандах бүр шин боломж, нар жаргах мөч бүр эргэцүүлэн бодох боломжийг бидэнд өгдөг. Энгийн хэрн хамгийн тансаг мэдрэмжийг өгөх эдгээр мөч.
Хайртай дотны хүмүүстэйгээ хоолны ширээний ард суух. Энэ л тансаг мөч бидний зүрх сэтгэлд үүр тоногшин үлддэг. Хамтдаа цуглан хоол идэх нь амьдралын хамгийн том тансаглал юм. Хаач сайхан хооллоо. Вайны чимчгэнсэн амт гэдэг чинь бүр амар соёлт мэлт юм лээ. Ингэж жаагаад. Оо тийм Өмнөр нь ингэж үнэсдэг дэлгэн нөгөө нэг юунаас нь ингэж барьдгүү. Бүр доотлын нэг өндөр хондгоны доотл ёроолоос нь ингэж барьдаг гин. Ингэж. Тэгээ өөх нь ингэж бариад дээшээ ингэж ингээ унжуул ингэж барьдаг. Ноороо их чирээд гэсэн чинь ноороо гэдэг нэг загвар үсч гişэд. Та нар ингээд вайн уудгүй байж болно. Гэхдээ Франц, Маранц, Италид те яг энэ голоос нь ингэж барих бол нэг онц биш ээ. Хүмүүс ингэж барьдаг. Ингэж барих бол нэг онц биш. Бүр яг ингэж нэг цуурээд штэ. Эндээс нь ингэж бариад ингээ явж байгаа юм бол та нэг зүгээр тэр хүмүүс хамаг үнэтэй цайтай юмар бариад очино. Ягаад тэгэхээр бүр яг үнэхээр ингээд уугаад сурцсан лөөхрүүд нөх юм уу? Яг тэр вайны соёл мэддэг хүмүүс нь ингэж барьдаг гэж байгаа юм. Амар. Тэгэл би Батар башлаас Монголд ингээр явж ивэл энэ юу хийгээд байгаа юм болоо л гэж боддог. Ер нь нийгэмд стресс тэгэхээр стресс төгсдөг. Стресстэй шүү дээ. Мэдээж стресстэй тий. Зарим хүмүүс бухимдлаа айгуу сайн гаргадаг те ингээл пост хичээл. Пост хичээлөө. Чи яаж гаргадаг вэ? Би яг тэр бухимд үедээ ер нь сошиал медиагаас ер нь хол байх. Тий. Тэгээд одоо ихтэй хүн болгон тийм байд юм уу? Эсвэл би л тийм юм уу? Ер нь багийн тэр зовлон мовлонгоо ер нь хуваалцахгүй шүү. Тий. Одоо л эмэгтэй хүмүүс чинь нэг юм болохоор ингээл найз нөхөдтэй яриа л те. Дараа нь буцаад нөхрөө сайлах хэрэг гардаг ч юм уу. Тийм болд шүү дээ. Тэ манай энэ тэгээд гэдгснэ дараа нь тэгэл нийлж таарж байгаа хөх те. Тэгэл ингээл буцаад нөхрөө сайлах хэрэг гардаг те. Нийлцээ яждаг. Тэгвэл найзууд нь итгэхээ болдог ч юм. Нэг тийм юм байна. Хосын ярилцаан дээр ч тэр зөв ер нь л амьдрал дээр ч тэр ер нь би ууланд алхах айгуу дуртай. Оо ямар гоё. Уул руу алхах. Одоо тэр эрчим энергийг авах дуртай. Тэгээд мотоциклөөр ундаг. Тэгэл ер нь түрүү 100 мөн ч айгуу стресстэй юм аа. Ажлууд зорж ирэл. Тэгэл яг зөв мотоциклоо унаал уулын замаар зайсангаар гараад баруун тишээ нэг тэгэл чигээрээ яваад Sky Resort яваад буцаал ингээд ирэхэд тэр стресс бүгд тайлгдчихэж байгаа хөөх. Арга барил нь тийм байгаа. Тэгэл стресс гэрээ ном уншдаг ч юм уу те. Тэнгүүд яг стресст үедээ би ерөөсөө инедмийн кино өдр үздэг. Яг тэр дурлаж үздэг юм тэр стресстэй үедээ холбоо ерөөсөө боддог. Тэр бол зүгээр нэг юм унтах чадахгүй. Ингээ нойр нь үрээд байхад унтахын оронд кофе ууж байгаас ялгаа байхгүй. Холгоцонд тэрнээсээ би кайф таашаал авч болохоо болчихно ч гэдэг. Тэгэл ер нь хүний амьдрал бол стресс байгаа л да. Тэгээд яг гоо тасал хөдөлгөөнийг гормоно зөв тааруулаад эрт унтаал зөв хооллоод явхад стресс гэчиг ер нь хүн мартдаг юм шиг болж байна. Ер нь бид нэр тэгж чадах юм бол Мотоцикл дуртай гэж шүү дээ. Сая бол ингээл айгүй ослуудч гарлаа. Тэгэл ингээл мотоциклтэй холбоотой, мопедтэй холбоотой. Тэгэл зарим нь ч бол энийг одоо ерөөсөө бойл гээл тий. Гэхдээ яалтч жоохгүй манай замын хөдөлгөөнд бол дөнгөс саяхнаас нэвтэрч байгаа энэ мопед, скутер одоо эднес чинь ийм байгаа юм чинь. Тэгээд би бол тэгж харсан чи юу гэж харсан юм нэг юм голдролтой болоод ивэ олтлоо бол ямар нэгэн эрсдэл туулдаг. Хугацааг эзэлдэг тий. Дизэлдэг тий. Би бол тэгж л бодсон. Би бол шууд хорж болж мөлөөлал тий. Тэр мөр нэг тийм оновчтой шийдэл гэж ерөөсө бодох. Ер нь юм шууд наадаа таслан зогсоо гэдэг бол ямар төлөвлөгөөгүй хүний үйлдэл гэж би боддог. Ямиг олон талаас нь ургалж үзлээр хараагүй ч юм тий. Яг гоо энэ би өнөөдөр ингээл санхүү эдийн засгийн сургууль руу ингээл очиод юунд ороход бол сургуулийн гадаа битүү ингээд ийм эко байк, тапа мапа бүр яраад бүр 100 бол харагдахгүйсэн. Нэг харагдахгүй нэг газар гэж. Тэнд баг 100-аад юм өрөөдөн байхгүй. Яг сургуулийн хой таалхны гадаамууд бол. Бид боож тэлээ. Хүмүүс бол тэрийг хараад сценараа залуучууд энийг яаж ин мааж ин гэж байгаа. Би бол окей энэ бол айгүй гоё хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй байгаа маань. Хүмүүс энийг айгүй амьдралтайгаа хэрэгжилж байгаа маань. Гол нь эцсийн сэтгэл бидэн шүү дээ. Яг үнэ. Тэгэл архич байна уу? Тэгэл мопед ч байна уу, тэ? Мотоцикл ч байна уу? Одоо PC тоглоомны газар ч байна уу, тэ? Одоо яг л хүн өөрийнхөө тэр хим хэмжээг юм биднэ. Хэмжээл яг тэр ном журмын дагуу явчихад юусоо болохгүй юм байхгүй гэдэг. Яг үнэ одоо Улаанбаатар хотод бол цаг төлөвлөлт айгүй хэцүү. Тэгтэл энэ зүйлүүд гарч ирснээр Улаанбаатар хотод ядаж нэг цаг төлөвлөх боломжтой болж ирж байгаа. Боломжтой болж байгаа тийм. Тэгэл би 10 жилийн өмнө PC харсан байхгүй. 2015 он маань юу юм бичлэгийг.
нэг юм бичсэн ингээ дээр фэйсбүүк дээр гарч ирдэ штэ. Тэгээд тэгсэн чинь төвшүүдэнгийн тэр авиг бичиж байгаа байхгүй. Бид нар 15 он гэхэд л бас насраа орк байсан баг шүү. Хог мог хийсэл. Тэгэл ногоон гэрлэр гарч байгаа юм байхгүй. Хүмүүс чинь тухайн үед ногоон гэрэл хүлээдэг байсан юм байна. Явган хүн бол ялангуяа. Би гацсан дээр л. Бүр ингээ гацуу газар мазар гараад амар их тийм шүү. Төвшүүд мавцсан бичтэй шүү. Төвшүүдэнгийн тэр үеийг л бичдэг тийм байхгүй. Тэнгүүтэн дээр би бодчихсон. Бид нар бол өөрсдөө мэдгүй байгаа ч гэсэн бид нар асар ингэж гоё цаг хугацаа бол гоё болж байгаа. Бид нар ингээ асар гоё сайжирж байгаа л гэж би харсан. Үнэ. Энэ бол одоо магадгүй 5 жилийн нэг мэтгэл 5 жил. Одоо ковидоос хойш 7 жил боллоо шүү дээ. Тий. 7 жил амар үгүйстэй. Одоо чи ингээ 26 болно шүү дээ. Тэгэл ковид 19 он. Тэгэл 7 жил. Ковид 19 гараад 7 жил болох чинь шинэ жил. Тийм байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ бол хэдхэн жилийн хугацаа гэдэг бол 5 жил гэхэд энэ болгон цэгцэрэх байх. Тэгээ тэр муулж исэн хүмүүс ч гэсэн өөрсдөө нэг амьдрал ахуйдаа хэрэглээд явах байх. Тэгээ дийлэг освол нэргууд өөрсдөө тэгэл гэрэл мэрлэр гараагүй ч гэдэм үү те. Жолооч нар нь толиндоо хараагүй. Эсвэл давхар зураас давцсан гэтэр гэл. Босгол сүрцэн ч гэдэм үү. Тийм л байх. Ганцхан мөргөж байгаа ч биш, уханж явж байгаа нь хүртэл сэрэмжтэй байх. Одоо тэгээд тэр зүйлд ингээд суралцж шít. Тийм. Сураан болж байгаа хитэрж байгаа санагддаг. Тийм бол ингээд хурдтай. Тэгээ дээрэс нь жолооны хичээл цуугаагүй буюу замын хөдөлгөөний юм анхан шатны ойлголтгүй хүмүүс тэрийг унаад байгаа учраас хүүхдүүд унаад байгаа шүү дээ. Зүр мэдрэмжээр дугуй унж байгаа юм шиг дээ. Тоглоом биш чи бүр 100 мөнгө км хурдтай байна шүү дээ. Ямар ч дуу чимээ байхгүй. Хүн гэж хажуугаар зүрнэ. Гацан дээр машин зогсоход дагаж зогсохгүй шүү дээ. Хүний замаар явжгаад булан таарлахад хурдаа хасахгүй шүү дээ. Тэндээс жоохон хүүхд ингээл ээжийнхээ гарнаас ингээл бултаал гүүгээл явхад дайруулахад тэгэл дуусаа авах. Тийм нэштэй тэр хүүхдүүд өөрхий ойлгохгүй л юм л да. Тэгээ яалтчгүй эцэг эхчүүд нь л буруу. Энийг ингээд хуулиар заавал хязгаарлах хэрэгтэй. Тэгээ эцэг эхчүүд яг хүүхдүүдэд яг тийм насанд болоог байх тийм суран авч өгж байгаа бол энэ бол асар хүүхдтэй хайргүйгүй байгаа. Хоёрт муу эцэг эхийн шинжил гэж би боддог. Одоо хүүхдээ уйлаад ахаар нуц өгдөг эцэг эх шиг л тэр хүүхд чинь ингээл асар их нэгсэн байж тараа штэ. Яг гоо бид нар тэр аав ээжийн өсөлтийг ойлгохгүй. Гэтэл асар их аав ээжигээ шаналгсан байгаа. Гэтэл аав энийг алга пан бүх юмыг л эцэслэн штэ. Би бол аавда зөндөөл гөвс. Тэгэл одоо мууц юм алга те. Мууц юм бол алга те. Одоо тэр ингээд баяраа маань алкогол ер нь ингээд хатуу сархад хүртдэггүй гэдэг чинь штэ. Энэ нэг бодод энэ багын трамаас ихтэй юм уу? Эсвэл ер нь л угаасаа л хэрэгж үзээгүй, сураагүй юм уу? Яг уу баяр ёслолын үеэр бол яг 100 бол огт биш. Зөвхөн баяр ёслолын үеэр хүндэтгэлтэй ингээл байгуулгын ингээл за тулгын болгоо тэр үеэр бол би ингээд авчин. Өнөөдөр контент мод энэ авчих واخ. Энэ бол миний энэ жилийн баг анхных банууд тэр хавцаа. Тэгээд бус дээр бол ерөөсөө тэгж ийшээгээ нэг дурлахгүй. Одоо нэг fun without Hennessy гэдэг нэг Doja Cat юу гэдэг чинь те. Ерөөсөө уудаггүй юу? Уухгүй, ээж уухгүй. Тий. Яг хөө тэд нар маань бас нөгөө нэг ингээд баяр ёслолын үеэр л тий баяр ёслолын үеэр л байна. Миний нүдэн дээр тэгэл аав ээж арх уухгүй бол болохоор ч тэгээд гэж байгаа юм. Яг аав үе тамхи татдаг гэхдээ би тамхи татдаг байх жишээтэй ч юм тий. Тий тэгэл өөрөө бол эндээ нэгт дурлдаггүй. Тийм л байна. Нэг юм гадаадаас нэг комедиан ирээд бид нар дээр нэг воркшоп хийхгүй юу? Тэрний хичээл дээр нэг юм орчихсон. Комедиг арга барилмаар зааж ирсэн. Бид нар ингээ комеди клуб дээр орой энэ бол ерөнхийдөө энэ бар клуб гэсэн үг. Дандаа оройгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Энд чинь хүмүүс ирж байгаа. Амьдралын хамгийн гол цаг мөчийг өнгөрөөж байгаа. Хүмүүс ууж байгаа, нарийн цэгж идж байгаа. Та нар нэгсэндээ оройгоор ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ зүйлийг жигшиж энэс эсрэг тийш нь байх хэрэгтэй. Тэгэхгүй бол та нар урт хугацааны карьер харж ивэл энэ бол маш буруу. Энийг жигшиж явахгүй бол та нар энд дурлж байгаа бол тэрэндээ тэгэл уусаал доошоо хязгааргүй гэж хэлчихсэн байхгүй. Тэр Канада комеди. Тийм баг. Тэгэхээр яалтчгүй бүр ингээд тийм баг тий. Тэгэхээр би бол энэ сархтад бол яг мэдээж хүртэх ёстой үедээ хүртэнэ. Тарих өөрөө амар дасамтгай хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэг тайзан дээр амсаал гаваал нэг жоохон халаалттай гарчих юм бол тэгээд дараа нь эрүүл гарч чадхаа болол тэгэл хамаарал бүхий болол тэгэл энэний хамааралд орчдөг. Тэгэл 7 хоногт нэг уудаг. Би ч одоо жилдээ одоо шинэ жилээс хойш одоо л ууж нэг хэрэг чинь хамаарал бүхий болно гэдэг чинь 7 хоног моногтой нэг уудаг бол сардаа нэг уудаг бол 7 хоногт нэг уудаг бол тий. Тэгэл би ч бас нэг баар савмаа орохгүй. Найзууд ингээл гарч маран те би дандаа нэг ихлий халаалт хэсэг дээр нь ханд байл гангар унгар хийж байгаа л тэгэл за найз нь харьлаа гэж явчихна. Угаасаа өглөө эрт усаар ажил төрөлтэй болохоор тэгээд баар яг уу заримдаа найзуудыгаа дагаж орно. Тэгээд тэндээсээ нэг тийм гоё кайф таашаал маашаал авахгүй. Манай хэд маань бүр нүд мүдэ ханиал гоё бүжиглээл те. Тэгэл чи өөртөө уухгүй болохоор энийг мэдрэхгүй байна гэл. Тэгээд дагаж ууж үзлээ. Уугаад бүтэхгүй. Яг тэр ингээд
ийм энерги нь болтгоо ч юм уу. Нэг л тийм тэр орчин ерөөсөө нэг юм гоё байж чадахгүй. Яг ажлын холбоотой бол зөндөө орсоо. Хөтөл те. Тэнд болохоор хүмүүсийг ерөөсөө л ингээ шоудуулж байгаа штэ. Шинэ жил мэл болоо сүлд дискот болоод би ч өөрөө DJ мижигээ гээл те. Тэнгүүд тэр бэр бол окей гэж болж байгаа. Яг өөрөө яг зориод өөрийнхөө цагаасаа гаргаад төлөвлөөд найзуудтайгаа за баар орё гэхэд бол за найз нь зүгээр хамт хоол идээ тэгэл те. Эхэндээ ингээл халаалтаа хийж аал. Тэгээд баар орох нь тэгэл окей. Эсвэл нөгөө үдийгээд жоохон дагаж явж морин жолооч нийтгэж. Тэгвэл одоо өнөөдөр баяргийн хамгийн их адреналин ялгаруулж одоо ингэж өөрөө кайф авдаг зүйл. жигаа нь юу вэ? Юу штэ. Нөө хүмүүсийн инэд тий тэр ихгүй. Тэр одоо нийгмээс авах тэр хэрэгцээгээ тэндээс хангацсан болов биш юу бодоод байгаа. Тайзан дээр гараад 200 хүний зүр будаа болгоол буухад те хүн болгоны анхаарал наашаа хандсан. Тэгэл зүр 15 минут зүр зогсоо цаг өнөөл гээл будаа болгоол буухад бол тэр чинь амар гоё мэдрэмж тэгтээ амар ядарсан бооч. Тэгэхэд л тухайн өдрийн энерги байхгүй болчих. Тэр бол айгүй том хамгийн том адреналин ялгаруулж байна. Би ч нөө боксер хичээлдэг байсан. 8 жил хичээлсэн. Тэгээд яг го тэрэн дээрээ жоохон дөрвөн явж гудамж нилээн зодоо модоо хийж тэр нэг аамав гөөлөхгүй те. Тэгэж намайг бас яг циркийн сургууль руу оруулаад жоохон ном орох гэж тэгэж явж ирсэн. Тэмцээн оролдоонд орж ирсэн үү боксер? Тэмцээн оролдоонд орж ирсэн. Тэгээд тэгтээ нөгөө нэг гудамжин зодоо хийгээд тэр мэрийг ер нь нэг жоо хураалах баягтай болсон байдий. Яг энийг одоо ярьж болж байна чинь тийм хөө болсон байд. Тэгэл тэр бол миний амьдралын алдаанаасаа сурсан тийм том хичээл гэж би боддог. Тэрнээс хизээч хүнлүү тэгж саагаагүй тууйч болстой дөрвөн байлаа штэ. Усын өсрийн аврагмаар болсон. Паа гэл те. Нэг цохилбараа хүний ирүү хугалчих гал те. Тэгэл тэгсэн тэрнээс хойш тэгээд тийм юмс байхгүйсэн. Аав надад гадаад явахд илжсэн баг. Яг тэгэхэд чинь дунд дүү төрөх гээд. Тэгээ би тухай жоохон хэл амнаас нь чих татаад чихнээс нь жоохон хэл ам татаад. Үе 7 хоноо л аав ээж сургууль руу ирдэг. Ээж жирэмсэн өрх. Тэгэл аав надад хэлчихсэн. Аав надад ингээд гадагш Америк руу тоглолтоор ингээд 2 жил мэл явна. Одоо ингээд те гэрээ харж үлдэх хүн одоо миний хүүл байна. Тэгээ аав нь ингээд чамайг ийм байхаар чи ингээд 50 явчихдаггүй нэ. Эсвэл би явхаа боллоо. Эсвэл чи ингээд ээжтэй хань болоод гэрийнхаа үүргийг ингээд яваа те миний ингээд үүргийг гүйцэтгээд орой үжиж гэртээ ирээд муу хүмүүстэй нөхөрлөхгүй муу зүйл яахгүй ингээд бай. За тэр хичээл зөв гадаа тий тэр аавын итгэл надад итгэл үлээлс. Тэгэл тэр чинь ингэж байхгүй. Гадаа зүгээр ингээл сааданд гарч байгаа хөөх. Хизээч тэгж аав надтай саад мад руу гардаг ус. Тэгэл хоёлоо хальт гарчаад ирээд явахын 2 хоногийн өмнө жил. Тэгэл өвлөл байсан тэр чинь. Тэгээд би тэр чинь төрний хүмүүрнийдээ жоо юм яжаал аав гэдэг чинь 50% татж байгаа л. Тэгэл намайг саад. Тэнгүүд яг нэг юм хүний цагаа олсон үг. Цагаа олсон тэр одоо хэлсэн мессеж те. Одоо насан туршийн нэг юм гоё юм үлдсэн байна. Ухаантай сайн хүү юм аа. За ингээд халамцсан яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж нэг сайхан буу алсан баяраа маш их баярлалаа. Ингээд хоёлоо нэг сайхан туулгаж аваад за тэгээ дуусгая да тий. За. За би хэлээ ярьж. За. Энийг хэмжээг хараад байгаа шүү дээ. За. Амьдрал ад жаргал хамгийн сайн бүгдийг хүсэн өрөө. Энэ контент бас олон хүнийг олон өнцгөөс нь харах боломжийг олгож байгаа. Магадгүй хэн нэгний энийг үзэж гисэн ухаарах өнцөг эргэлтийн цэг нь болж байгаа. Маш олон хүнд урам зориг өгж байгаа. Маш олон хүнийг бас нийгэм таниулж байгаа. Тийм гой зүйлийг хийж чад маш их баярлалаа. Тэгээд танд амжилт хүсье. Таны хийсэн кино, контент одоо тий найруулсан кино бүгднийг чинь яг өмнө баг наснаас л үзсэн. Тэгээ бас яг өөрийнхөө үздэг байсан ингэж боддог байсан хүнтэйгээ бас хамт ингэж контентэнд оролцох тэр хүнээсээ бүр ингэ шимтэж ярилцах бас сайхан л. За бүгдээр нь ажиглалцъя. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их баярлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байгаа байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа.
Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.